Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Золоо шоугийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн зочин маань Mongolian Tour Guide компанийн үүсгэн байгуулагч Жоб алсны Буян Бадрах байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За урилга хүлээж авсанд маш их баяртай байна. Би бас өөрөө таны сургалтанд 2018 онд сууж байсан. Тэгээ бас багштайгаа цуг Илэн талангуу аялал жуулчлалын талаар ярихад маш таатай байна. Тийм болохоор танд маш их баярлалаа. Баярлалаа. Урьж ирсэнд тийм ээ. За манай Буяа багш бол 2017 онд Монгол орны лавлах гээд ном гаргасан. За энэ номныхаа талаар товчхон үзэгчдэд танилцуулж өгөөч. Тэр ном бичих санаа бол айгу санаандгүй төрсөн л доо. Тэгээ хамгийн анхны хувилбарыг бол 2008 онд биччихлээ. Тэр үед нэг ийм журсны мэдээллийн төвөд нэг байгууллага байгуулсан. За бас 2006 онд нөгөө аяж уршлынхаа хөтчч нарыг бэлтгэдэг сургалтаа бас эхэлсэн байсан. Тэгэл манай хөтчүүдийн асуудаг нэг зүйл юу байсан бэ гэхээр бид нар ямар гарын авлага ном унших вэ гэж асуудаг байсан. Тэгээд дандаа одоо юу гэдгийг шилжихооны актимаас гаргасан юм түүхийн ботуудыг та нар ингээ уншаа гэхээр нөгөөдөл нь ингээ нөгөө айгу зузаан те тэр чинь одоо нөгөө актимаас гаргасан гэдэг чинь ойлгомжтой бүх юм байж гин те тэгэхээр их уурт. Тэгээ тэрийг уншихаас жоохон залуучууд маань жоохон залхахдаг ч юм уу уншиж явж байгаад хайчдаг ч юм уу те яг л нэг тийм зэгцтэй мэдлэг ингээл олж авч чадахгүй байсан юм шиг байна. Тэгээд ер нь бол энэ хөтчүүдэд зориулсан нэг юм гарын авлага зайлшгүй шаардлагатай байна гэж бодоод аль болохоор товчлоод хамгийн сонирхолтой хэсгүүдийг нь аваад за хөтөч хүний хувьд бол яг энийг л мэдж байхад илүү гэж бодсон хэсгүүдэл зэгцэлсэн л дээ. Тэгээд 2008 онд энийг ингээ анх гаргаж байхад бол хүмүүс ингээд айгүй тийм цочирч хүлээж авч ирсэн. Яагаад л ямар их мэдээлэлтэй тэгээ чи нэг одоо бичгэд хэрэг хугацаа зарцуулсан ингээд асуунгууд нь би өөрөө бас эргэл харсан чи нэрээ яаж утсан юм болоо гэж эргэж баг санахгүй шахав. Тэгтлээ одоо нөгөө улаарад хийцэн тэр надад айгүй ингээд нэг богинохон хугацаанд бичсэн юм шиг санагдаад байсан юм. Эргээд харсан чи бас ингээл бүр детальчлал ингээл уншаад үзэхлээр ёо энэ бүгдийг нэрээ буцаагаад яаж эвлүүлсэн болоо гэж бодмоор л юм хийцэн байсан. Тэгээд 2012 онд дахиад одоо хоёр дахь эдитээ хийхдээ нөгөө анх гаргаж ирсэн номоо бол хамаагүй тэр номноос бол хамаагүй илүүг би бол хийж чадсан гэж бодсон. Яа тэгэл өмнөх ном дээр нь эхний хэвлэлтэн дээр нь аягүй тийм хүмүүсийн дунд байдаг нэг үнэн бодол нь мэддэхгүй тийм яриа хөөрэ аягүй хууч хариамаар аягүй орол өчсөн. Тэгээд тэрийг ингээ яжсэн энэ лавлах гэдэг нэрэндээ үнэхээр тохирохгүй байна те. Одоо би бас таны мэдгүй хүрээнд бараг л энэ чинь шилжихооны төвшөнд бараг те ойлгохдохоор байгаа байхгүй. Тийм учраас энийг ерөөсөө маш одоо яг мэдээлэл таны мэдгүй хүргэх тэг мэдээлэл нь үнэн бодтой байх гэдэг утгаар нь бол 12 оныхоо эдит дээр бол маш сайн ажилласан. За тэн дээр бас нэлээд сайн нөгөө нэг редакторын баг ажиллуулж чадсан. Тэгээд 12 оноос илүү зэгцтэй болсон гэсэн үг. Тэгээд дууссан. Одоо 18 оныхын дууссан. 12 онд хэвлүүлсэн бас борлуулалтаа дууссан. Тэгэл хүмүүс надаас ингээл нөгөө ном нэхэл та одоо таны ном тэр байхгүй мүү гээл те. Тэгээ хууч номын захмах дээр хүртэл айгүй одоо өндөр үнэтэй болцсон тэр тэгээ олдцгүй ийм байдалтай л болцсон байсан юм байл л те. Тэгээд маш их хүн асуугаад ахаар зэрэг энэ 17 оны номоо одоо 3 дахь эдитээ бол бас хийсэн. Тэгтээ өмнөхөөсөө дахиад 200-аад нүрээр ахиулж хийсэн ба. Яагаад бол манайхан та бүхэн мэдж байгаа археологийн салбарт, палеонтологийн салбарт тийм ээ Монголд одоо сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа малтлага судалгаа үнэхээр амжилттай. Тэгэхээр чин одоо мэдээлэл ингээд өргөчхөөс өөр арга байхгүй. Монгол судлал тий Чингис хаан судлал, Монголын одоо ёс заншлын одоо судалгаанууд бол бүр гадны эрдэмтэд хүртэл орсон. Өнөөдөр Японы эрдэмтэд ингээд Монголын одоо сүүг хүртэл судлаад, адууны хомоол хүртэл ингээд судлаад ахаар чин энэ бүх судалгааны материалуудыг чин бас тодорхой хэмжээгээр тий дахиад тэрэн дээр нь ажиллаад дахиад номондоо тусахаас өөр арга байхгүй болж байгаа байхгүй. Тийм учраас нөгөө дахин гарах тоолонд бол 150-аас 200, 300 хүртэл хуудасаар одоо тий нүрээр ингээд нэмэгдэж ингэж л одоо бүтсэн ном байна. Зөв. Тэгэхээр нийт ер нь бүх эдитүүдийг тооцох юм бол хэдэн ширхэг ном хэвлэгдсэн бэ? Номынхоо ширхгээр ширхгээр ярих юм бол сүүлийнх нь болоод ирэхлээр 1000% хэвлүүлээд тэрний урдлынх нь болохоор 800, тэрний хамгийн анхныхыгаа бол 500. Тэгэхээр ч одоо нэг 2000 2300 ширхэг гэсэн тий.
Зөв би бол яг 2018 онд яг таны сургалтанд суух үедээ бол та би ном гаргаж байгаа шүү гэдэг нь шууд худалдаад авсан. Би бас яг анхны аяллууд дээр гарахад бол энэ номыг бол би аялал болгондоо авч яв. Бүтэн зунжингаа ер нь чирээд яваад надад бол маш их хэрэг болсон. Өөрөөр хэлбэл нэг гадны жуулчтай явах үедээ өмнө нь ерөөсөө явж үзээгүй газар руу явах одоо жишээд одоо говийн сонгодог аяллаар тэгэнгүүт нь бүх одоо Хонгорын элс, Баян цаг одоо Ёлын ам гэх энэ би анхны удаа явж ирсэн. Тэгээ энэ номноос уншаал тэгэл авлага уншаал ярьж өгч ирсэн. Аваач байгаа тий. Би бас манай энэ аялал жуулчд оролцож байгаа жолооч нар, тогооч нар гэл одоо үйлчлэгийн янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байж байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс хүртэл гайдуудтай, шинэ гайдуудтай туслаад бас одоо жолооч нар бол энд ингээл айгүй хүлээдэг шүү дээ. Нэг жуулчд ингээл нэг музей рүү яваад орчингууд жолооч нар чинь хийх юм байхгүй 2 цаг юу их энд ингээл хүлээж байгаа. Энэ номыг ингээл уншаал байж идэг гэл тийм яриа бол маш их сонсч байсан. Тэгээд ялангуяа одоо гадаад хэлний ингээд гайгүй гадаад хэлтэй ирнэ Монгол орноор мэдхгүй тийм залуучууд энэ дээр аягүй аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа шүү дээ. Тэр залуучуудтай ч гэсэн бас хэрэг болог гэж бодож л одоо энэ номыг ер нь анх бас давхар тооцоолж одоо гаргасан л да. Тэгвэл хүн уншихаас илүү бас сонсвол аягүй хэрэгтэй тий. Сонсчоод унших юм бол бас мэдээлэл бас аягүй одоо хүний тарих оюунд бол аягүй бат тогтож үлддэг. Тийм болохоор бас манай энэ сургалтанд одоо орж ирсэн залуучууд маань бол ирэхлээр таны хичээллийг ингээд сонсохоор баг ингээд номон дээр бас бичигдээгүй зүйлүүд аягүй их ингээд баяжуулж ингэж ордгоо гэдэг яриаг бас аягүй сонсч байсан. За тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын яам бол Монголд 600-аад гайд байгаа. Жил бүр 100-аас 150 шинэ гайд нэмэгддэг гэж тийм одоо статистик гаргасан байлаа. Энтэй та юу н санал нийцэж байгаа юу? За баг баримжаатай байхаа. Ягаад гэвэл манай салбарт ингээ хүний нөөцийг ингээ бүртгэсэн ийм хабын ийм юу бий болсон л да, вебсайт бий болсон тий. Тэн дээр ингээд маш олон гайдууд бол бүртгүүлсэн байна лээ. Тэгээд тэрний яг гайдын нөөцийг ингээ харах юм бол 450 гаруй хүн бүртгүүлсэн байгаа байхгүй. Гэтэл яг бүртгүүлээгүй байгаа хүмүүсүүдэд нэмлээ гэхэд бол саяны одоо хэлсэн тоо статистик бол нэг автор зөрхөөргүй байна л да. Зөв. Та одоо гайдинг сургалтаа хэдэн жил явуулаад одоо хэддэг сургалтаа одоо явуулж байгаа вэ? За манай сургалт 13 жил болсон байна. Тэг анх бол энийг ингээд нээж явахдаа энэ сургалтыг хийж явахдаа бол за их л удаж нэг 5 юм уу 6 жилээс бол нэг хэтрэхгүй байх гэж бодож ирсэн. Тэгсэн чинь одоо улам ярилт хэрэгцээтэй болоод байна. Тэгээд компаниуд өөрсдийнхөө хүмүүсүүдийг маш их сургаж байна. Одоогийн байдлаар манайх нэг 84 эсэлт хийсэн байж байгаа. Одоо ингээд хөл хорой тавигдангуут ингээд 85 дахь эсэлтээ хийн. Энэ хооронд бол нэг 30000 хүн бол төгсгдсэн байна. 30000 хүн маань 3000-уулаа энэ аялал жуулчлалын салбарт бол ажиллаж байгаа биш. Ер нь бол нэг 20-30% нь бол яг үлдэж ажиллаж байгаа байх гэж тооцоолж байгаа. Ер нь бол энэ салбарыг ингээд уул уурхаан дараа тийм ээ Монгол улсын одоо хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг болго зарлцсан маа штэ. Тэр утгаараач тэр юм уу одоо энэ салбарт ингээ хүний нөөц бол маш их дутагддаг. Гэхдээ нэг онцлог байгаа да. Яагаад ингээд энэ сургалт ингээл байнга явагдаад байнга ингээл пик хүнтэй ингээл явагдаад идэм. Би бас тэрийг бас жоохон гайхаад байдаг байсан байхгүй. Тэгсэн чинь энэ нөгөө удирдлын чанартай. Тэгээ энэ удирдлын чанартай байдал нь өөр айгүй нөлөөлөд байна. Яаж нөлөөлж байгаа гэхээр энэ салбарын хүний нөөцийг ерөөсө доктортой байлгаж чадахгүй байгаа юм. Одоо жишээлх юм бол дээд сургуулийн 1-р курст сурж байгаа оюутан тийм ээ мэргэжил нь бол хамаарахгүй шүү дээ. Аялал жуулчлалын биш өөр чиглэлийн хүмүүс тэрээр сурчиж байгаа юм. Тэгээд бид нар чинь эхний жилдээ гайд болж гараад тэгэл 4-р курсээ төгсдөл зөвхөн өөрийнхөө эдийн засагт нэмэр болох, өөрийнхөө орлогот нэмэр болох үүднээс аялал жуулчлалын салбарт ингээд хөтөч орчуулагч ажил хийгээд ч юм ингэж явчаад тэгээд дараа нь болоод ирэхлээр яаж юм нэхэр ерөөсөө шууд өөрийнхөө мэргэжлэр ажиллаад энэ салбарыг хайчиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь ингээд би нөгөө 5-аас 6 жил л болно гэж тооцоолж байсан сургалт маань өнөөдөр 13 жил болсон. Тэгээ улмал их хүн нэмэгдээл ингээл пик байгаад ахаар энэ яалтчгүй л одоо нөгөө энэ удирдлын хамааралтай байнгын хүний нөөцийн дутагдал байдаг гэдэгтэй л холбоотой юм байна л гэж би бол ойлгоод байгаа байхгүй. Одоо бол бид нар яах ёстой юм гэхээр энэ аялал жуулчлалын удирдлаа жоохон уртсгах шаардлагатай. Жишээлх юм бол Монголын аялал жуулчлалын салбарт одоо намрын аялал жуулчлал гэж одоо яг юу байвал болох юм тий? Намар хийж болох аяллууд. За одоо тэр
чацарганы баяр хийсэн чи яах вэ тийм ээ. Одоо тэр тэмээний одоо морин аялал чинь айгүй хөгжсөн манай. Гэтэл тэмээ аялал нь сайн хөгжөөг байгаа шүү дээ. Тэгтэл ингээд нөгөө дэлхийн тэмээний 90% эзлээд байгаа ганц бүхтэй тэмээн дээр нөгөө араб марабууд чинь ингээд нэг сандал шиг юм тавьж байгаа л үгүй тэрийг бүр ямар айхтар борлуулдаг үлээ те. Гэтэл манайх ингээд тийм эрсдэлтэй биш. Нөгөө хоёр бүхтэй тэмээ чинь бол одоо ядаж хүн суугаад ингээд хүн те одоо тэмээнд ингээд одоо мордоод явхад бол нэг тийм юуг штэ аюул багтаа штэ те. Гэтэл тэр маань өнөөдөр ингээд хөгжөөгүй байх жишээ те. Айгу муу хөгжилтэй. Тэгэхээр тэрийг бол одоо намар хөгжүүлэх шаардлагатай ч гэдэм үү. За өвлийн аял жирсдэр зөндөө юм байна. Ер нь бол одоо манайх чинь бас л цас ордог орон цастай газрууд бол байдаг. Яг сүүлийн жилүүдэд цас багасж байгаа ч гэсэн манай хойд нутгуудаар бол цастай л байгаа. Энийг цасны менежментээ бид нэр ерөөсөө хийж чадахгүй байна. Тэгээд хаврын одоо хавар юу гэж болох манайх ч мал аж ахуй орон энэ мал төлөвлөж байгааг одоо тэ үзэж хараагүй хүмүүс дэлхий дээр одоо маш олон байгаа. Шоо одоо хавар хийж болох зөндөл аялын сэдвүүд бол дэлхий дээр бол байд юм билээ. За 100 бол тэртээ тэрнгөө ойлгомжтой Монголын үед бол аялал жирслийн хамгийн одоо оргил ачааллын үед гэтэл ингээд өөр бус зүүн өмнөд Азийн халуун орнуудад болоод ирэхлээр намар нь илүү ачаалал үүдэг. Яагаад гэвэл нөгөө борооныхоо удирлаас өмнө те ийд ингээд айхтар халууныгаа жоохон өнгөрөөгөө жоохон гайг болоод ирэнгүүт нэг 9 юм уу 10 сарын одоо төгсгөлдөө 11 сарын ихэнх үеийн хүртэл ингээд аялал жирслээ хөгжүүлсэн тийм одоо зүүн өмнөд Азийн орнууд байна тийм ээ. Тэгэнгүүтээ 11 сараас ахуулаад юу хүртэл 3-4 сар хүртэл борооны удирдал нь эхэлждэг ч юм уу тийм. Ийм одоо нөгөө улс орон болгонд өөрийнх нь одоо удирдлын онцлог байж байгаа. Тэгэхээр манад болоод ирэхлээр яг за хаврыг түр амралтын үе гэж үзээд 100 намар өвлийн одоо аялал жирслийг хөгжүүлэх боломж бол Монголд бол айгүй өргөн байгаа байхгүй. Энийг өнөөдөр улс одоо тийм бодлогоороо одоо аялал жирслийн удирдлаа уртсгах чиглэлээр бүр зориудаар тийм үү одоо анхаарал тавьж энийг одоо бодлого болгож хэрэгжүүлэхгүй бол энэ аялал жирслийн одоо салбарын хүний нөөцийн асуудал буюу ялангуяа одоо энэ хөтөлчнөр бэлтгэж байгаа өөр бусад аялал жирслийн одоо дээд сургуулиудаар менежер бэлтгэж байгаа тийм ээ энэ зарчлах хүрэлцээнд дээр одоо бэлтгэж байгаа энэ хүмүүсүүдийн маань ажил үйлчлэгийг нь бол тийм ажил нь ингээд ийм амьдралын баталгаагүй одоо ингээд нэг хүн 3-4 сар ажиллажаал дахиад өөр газар руу шилжээл те аль эсвэл энэ одоо айгүй хэцүү юм ингээ өвөл олонгуудаа ингээ зогсчих юм би цалингүй болчих юм ингээ бүгдээрээ ингээ нөгөө урвах өөр газар руу орох энэ салбарыг орхих тэр одоо сөрөг одоо хандлага үзэгдлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй л энэ салбарын одоо яг удирдлын хамаарал амар нөлөөтэй байна. Миний нөөцийн асуудал төр. Зөв та тэгэхээр яг хэллээ одоо аялын хүчийн салбарын нэг асуудал юм гэвэл хүний нөөцийн бодлого тэр нь бол одоо удирдлын чанартай. Одоо манай улс ч юм аялын компаниуд зөвхөн зунаараа дагнаад тэнгуут нь хавар өвөл намрын хөтөлбөр бол маш цөөхөн байгаа. Би нэг статистик харлаа. Америкийн хүчийн одоо дундаж жилийн орлого бол $24,000 юм байна. Би өөрөө Porsche төссөн болохоор Porsche бол ерөнхийдөө юуны аялал жуулчлалын хүчийн цалин бол 1000-аас $2,000 байдаг юм байна. Юуны жилийнх нь үү сарынхан? Сарынхан. Тийм болохоор одоо тасаа хэлээ. Гайдууд одоо жишээлбэл удирдлын чанартай болохоор зөв оюутан байх үедээ гайдаар ингүүтээ тийм болохоор энэ аялал жуулчлалын салбараа орхидог. Энэ бас цалинтай холбоотой. Ер нь Монголын гайдын дундаж 3 сар ажил хийгээд ер нь дундаж орлого хэр байх вэ? За зуны 3 сард ингээд тасралтгүй ажиллахад бол одоо ингээд аялал жирслийн салбарт ажиллаж байгаа хүчрүүдийн цалингийн хамгийн доотлын хэмжээ ер нь бол нэг 70-80 мянган төгрөгөөр ярьж байгаа шүү дээ. Одоо яг англи хэлтэй хүчрүүдийн хувьд хамгийн доотлынх нь тийм ээ. За тэгэл ер нь дунджаар нэг сайн гайдууд бол нэг 100 мянгатай байна. 100 мянган төгрөг гэсэн үг шүү дээ англи хэлийг. За өөр бусад хэлнийх бол тэрнээс илүү ханштай л да. Одоо Герман, Франц хэлнийх ч юм уу те тэд нар бол одоо сайн гайдуудад бол нэг 100 өдрийн 100 мянгаас бол илүү байгаа. Тэгэхээр яг одоо бол хөтөч маш олон болцсон. Гэхдээ яг намайг эд хөтөч хийж явах үед болоод ирэхлээр би бол өглөө би чинь 4 сарын 10-аас ахуулаад 10 сарыг бараг дуусал гайд хийчихдэг байсан шүү дээ. Тэгэхээр чинь тэр үед болоод ирэхлээр бас урт байгааз. Тэгээд урт байхаасаа гадна өглөө гаргаж өгөөл орой аваад өглөө гаргаж өгөөл орой аваад бүр 103 сард бол тийм байсан байхгүй. Тэгэхээр одоо яг тийм байж чадах уугүй юу гэдгийг би бас мэдэхгүй байна. Ер нь гэхдээ тэр бол байхгүй болсон юм шиг байна. Зарим хөтчүүд сайн гайдуудын хувьд болоод ирэхлээр нэг ажлаас нөгөө ажлын хооронд ингээ гарч байгаа нь болохоор дундаа нэг зарим нь 3 хоногийн дараа 4 хоногийн дараа ч юм уу те гарч ах шиг байгаа. Тэгэхээр нөгөө
тэр хугацааныхаа нөгөө нэг юунуудыг алдагдлуудыг ингээд бодоод үзэх юм бол яг зүгээр зөний 3 сараар нь тооцож л да тийм нэг сар нь одоо ингээд 30 хоногтой юм чинь нэг өдөртөө 100,000-ыг олж нэхлээр 3 сая. За их л өсрөл 10 сая төгрөгийн л орлого байгаа үстэй тий. За эргээд одоо эндээсээ магадгүй юу яадаг бах нийгмийн даатгалын одоо төлбөр мөлбөр тийм хүн амын орлогын албан татвар энэ төргээ тэр бүгдийгээ бол бас төлж байгаа ах. Тэгвэл гайдууд дээр болоод ирэхлээр бас нөгөө гарын мөнгө буюу одоо цайны мөнгө гэж одоо орлого бас давхар орж ирдэг. Ер нь бол энэнгээрээ л одоо манай залуучууд сургалтынхаа төлбөрийг хийж байгаа бах. Өөрсөндөө хэрэгтэй те өөр бус зүйлүүдийг бас аав ээжээсээ авахгүйгээр өөрсдөө болгоод ингээд явж байгаа одоо тийм залуучууд бол олон л байгаа л да. Ерөнхийдөө орлогын хувьд бол тийм ба. Түрүүний хэлдэг тэр дэлхийн одоо юу бол их өндөр. Яагаад гэвэл дөрвөн улирлын туршид аялал жуулчлалаа хөгжүүлсэн орнуудын хувьд бол бас арай өөрлөлтөө. Орлогын хувьд бол хамаагүй өндөр гарна. Тэгээд тэнд бол мэрэгжил байгаа байхгүй. Манад бол мэрэгшил гэж яваад байгаа байхгүй. Хөтөч гэдгийг бол өнөөдөр яг мэрэгжлийн төвшөнд бэлтгэж байгаа сургууль бол байхгүй. Ганцхан сая нөгөө Дорнод аймгийн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр яг аяллаа хөтчийн анги нээгээд тэгээ тэрийг яг мэрэгжил болгож одоо өсч шиг те нөгөө гагнуурчин гэдэг шиг яг ийм мэрэгжил болгоод гаргасан зөвхөн хөтчдөр тийм анхны жишээ бол байгаа. Одоо бас хөтчийн анги дэсэлт авцсан байгаа. Дорнод аймгийн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр тэр бол байна. Бусад одоо юмнууд дээр ихтэй сургуулиуд дээр бол аялал жуулчлалын хөтчийн анги гэж бол байхгүй шүү дээ тусдаа. Тэгэхээр өөр бусад улс орнууд бол яалтч авахгүй хөтчийг бол мэрэгжил болгоод мэрэгжил болгоод тэрийгээ дөрвөн удирдлагын туршид хийгээд байгаа учраас орлого нь бол бас тийм өндрөөр бол яалтч авахгүй тооцоологдож гарна л да. Зөв. Биднээс нэг бас би нэг аялал жуулчлалын ном уншиж байгаа. Тэгээ тэр номын зохиолч нь бол ингэж томьёолж байгаа юм. Аялал жуулчлалын салбар бол одоо аялал зардаггүй. Юу зардаггүй гэвэл газар зүй. Та энэтэй санал нийлэх үү? Одоо газар зүй нэг байршил зардаг гэж хэлж байгаа юм ба те. Нэмэт хэлчих юм бол өөрийг үж хэлмэ гэвэл яг аялал жуулчлалын компани гол зорилго бол одоо жуулчны хүслийг тэр очиж байгаа газрын нөөцтэй нь одоо хослуулах. Энэ төр та ер нь юу гэж бодож байна? Наад хоёр дахь өгүүлбэрчлээ л да. Яалтч авахгүй. Яг л хаана очихын гэдэг нь бол яалтчгүй газар зүй зааж байгаа тийм ээ. За тэнд очиж яг юу хийх юм гэдэг чинь болоод ирэхлээр яг аялал жуулчлалын өөр хин бүтээгдэхүүн болоод хувирна шүү дээ. Тэрнээс дан газар өөрөө бол те яг аялал жуулчлал гэсэн би даасан байж бол чадахгүй шүү дээ. Шилх юм бол бид нар ялын амд очлаа гэж бодоход тэр ялын амд одоо яг юу хийх юм гэдэг чинь чухал байгаа байхгүй. Тэр чинь нөгөө мориор явах юм уу, явган алхах юм уу, зүгээр одоо алхалт хийх юм уу те. Тэгингээ байгалийн одоо гоо сайхныг үзэж харах гээд. Ер нь манай салбарт нэг ийм зовлон байгаад байна л да. Юу байна вэ гэхээр их олон хиллэг байгаад байгаа юм. За тусгай сонирхлын аялал жуулчлал гэж ярих юм. Адал явдалд аялал жуулчлал гэж ярих юм. Энэ хоёр нь нэг ойлголт юм уу? Хоорондоо ялгаатай юм уу? Тэгэнгүүтээ адал явдалд аялал жуулчлалыг спорт аялал жуулчлал гэж бас нэрлэдэг шүү дээ тий. Тэгэхээр манай энэ салбарын нэр томьёоны асуудал бол ерөөсөй цэгцрээгүй. Энийг одоо бид бас ялган салгаж ойлгомоор байна. Жишээлх юм бол юуны морин аялал гэдэг юм бол шууд зориуд ирчихэж байгаа байхгүй. Өндөр уулын аялал гэж бас зориуд ирж штэ. Тэрийгээ тусгай сонирхлын аяллаа өндөр ууланд авирахыг аялаад байна. Тэд нар чинь мэрэгжлийн хүмүүс ингээд авирч байгаа. Гэтэл адал явдалт аялал жуулчлал гэдэг дээр нь болоод ирэхлээр аль болохоор одоо нэг тийм богинохон хугацаанд ингээд тийм сэтгэлийн ийм огцом таашаал авах юмнууд руу сонирхол нь яваад байгаа байхгүй. Одоо дүүжин гүрээр явж үздэг ч юм уу, альс шүхэр мөртөө буудаг ч юм уу те нэг арай жоохон эрсэлтэй юм шиг. Гэхдээ тэр нь нөгөө өөрөө бол тэрнээсээ кайф авах. За нохон чаргыг болоод ирэхлээр манад болоод ирэхлээр одоо миний мэдж байгаагаар бол 3 одоо байгууллага хөгжүүлж байгаа. За хоёрыг ингээ хараад ахад бол ямар ч ингээд нэг тийм жуулчны үйлчлэгээ гэдэг юм бол ерөөсөй байхгүй. Тэгсэн мөртлөө одоо 20 минутын 90,000 гэлтэй гадны жуулчинд бол тэгж байгаа. За дотоодын аялагчдад одоо хийдийн тэрнээс арай бага л баг. Гэхдээ угтаж авж байгаа юм маалга, тэр мөнгөнд нь юу орсон мэдэгдэж байгаа юм маалга, тэ хаяг адрес одоо тэр хаяг самбар тэр зам мам мэдэгдэж байгаа юм маалга, хоодлох газрын тогтчлт гэж юм маалга, гадаа баргал зүгээр за та нарын өдрийн хоол гэж нэг савтай одоо нэг юм бэлэн хоолны савтаа шууд цовын авчирч өгөөл за ингээ хоол багтцсан шүү гээл те. Энэ өөр үйлчлэгээ биш байхгүй. Гэтэл ингээд яг нөгөө нохон чаргыг ингээд анх 2003 онд оруулж ирсэн тэр Жоул гэдэг хүн болоод ирэхлээр нохон чарганы аялыг яг утгаар нь хийдэг. Тэр нь бүр ингээ хамгийн багадаа 7 хоног.
Тэгээд тэрнээс дээшээгээ бүр ингээд 13 4 хоногор хийж штэ. Гэтэ тэрийгээ бүр ингээд өвлийн аялал жуулчлал болгоод бүр ингээд хөгжүүлсэн. Тэр нь одоо ингээд байнгын хүнтэй бараг жилийн өмнө ингээд зарагдаад дуусдаг. Тэгтээ тэр хүн болоод ирэхлээр тэр одоо Монголын одоо хөвсгөлийн мөсөн дээр те тэрэлж голыг өгсөд ингээд 2 сараар ээлжлээд нэгсэндээ эхний 2 сард нь тэрэлж гол дээр хийгээд дараагийн 2 сард нь хөсгөл нууд дээр хийж байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ ингээ хийхдээ болоод ирэхлээр яг жинхэнэ нөгөө жуулчинд үйлчлэгээ болгож чадсан. Энэ отог дээр амарна. Тэр отгуудаа өөрөө хүртэл ингээд дандаа нөгөө ийм голын эрэг дагуу те ингээ айлтаа ингээд гэрээлээд тэгээ тэр айлдаа ч орлого өгөөд тэгээ энд нь хоогоо амраана. Эндээс энэ хүртлгээ явна гэж тэрж голож бүр өсөөд дэшиг явчихж байгаа байхгүй. Жишээ нь энэ бол жинхэнэ аялал жуулчлалын үйлчлэгээ. Гэтэл нөгөө нэг хоёр маань болоод ирэхлээр яаж хийгээд байна вэ гэхээр яг цэвэр нөгөө нэг одоо мөнгө олгох зорилго агуулдаг байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Тэн дээр одоо өшөө жоохон үйлчлэх хэрэгтэй байна те. Өөрөөсөө одоо бас ингээ хүн харахад бол яг тэр аялал жуулчлалыг хөгжүүлээд байгаа юм шиг харагдаад байгаа харин аюу тийм одоо өөр бус зүйлээ орхигдуулсан цэвэр ингээ мөнгө өгөө явцсан тий ийм маягаар одоо хийгээд байна уу гэж би бол анзаарч харсан. Бид нар өөрсдөө жуулчин ч явуулж туршиж үзлээ. Хөтчүүд ч явуулж үзлээ. Тэгэл яг үнэхээр үйлчлэгээний ялгаа бол асар өндөр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг аялал жуулчлалынхаа одоо бүтээгдэхүүн гэдгийг бол ерөөсөө яг юу юм бэ гэдгийг бол олж харах хэрэгтэй л дээ. Энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу аяллаа маршрут зарна ямар нэгэн газар дээр жуулчныг авчна гэдэг маань өөрөө болоод ирэхлээр энэ цэвэр бол үйлчлэгээний соёлын асуудал шүү дээ. Энийг бид нар ингээд хамгийн түрүүнд ухамсарлаж ойлгохгүй бол зүгээр одоо энийг ингээд нэг тийм мөнгө олох хэрэгсэл болгоод ингэж одоо харж явах юм бол энэ салбар хизээч Монгол улсын одоо тэргүүлэх салбарууд энийг байж бол хизээч чадахгүй. Өнөөдөр ингэж маш олон хүмүүс ирж зөвлөгөө авдаг надаас. Тэг ингэж хэлээд байгаа байхгүй. Би 4 жилийн өмнө ингээд тур оператор компани байгуулсан юм аа. За та яагаад тэр компаниг байгуулсан гэхээр би одоо гадаадд олон жил болсон. Манай одоо би гадаадд маш олон найз нөхөдтэй. Тэгээ тэд нар маань Монголд аялыг гэсэн. Тэгэхээр зэрэг би ингээд тур оператор компани байгуулсан. За тэгээ нөгөө тур оператор компани байгуулад эхний 1-2 жилдээ манай найзууд бүгдээрээ ирээд аялцсан. Тэгээ одоо ингээд 3 дахь жилээс ингээд хэнийг авах вэ гэд ингээд одоо хүн хаагаад одоо яаж цаашаа хөгжүүлэх хэвтэй яах хэвтэй ингээд одоо загсан голчлоо. Тэр үедээ бид нар ингээд түрээсээ төлж чадчихсан, ажилтаа цалинжуулж чадчихсан. Одоо болоод ирэхлээр би ингээд түрээсээ төлж чадахгүй байна те. Ажлуудаа цөөлцсөн. Одоо ингээд жуулчингаа болчлаа манайха. Одоо би яах вэ? Нэгэнт одоо тур оператор гэх компани байгуулсан. Одоо би яах вэ гэд ингээд ирж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр бас ингэж ирсэн хүн байна. Тэрнээс гадна өөр бас юу хэлсэн бэ гэхээр би ингээд аялал жуулчлалын салбарт ингээд одоо салбарын талаар бол ямар ч ойлголт алга. Би бол барилгын салбарын хүн те. Гэтэл сүүлийн жилүүд ингээд барилга ингээд зогсчлоо. Тэгээ одоо ингээд бас мөнгө төгрөг дутагдаад гачигдаад ер нь бол яг бас зүгээр сууж байхаар аялал жуулчлал бол ингээд бас давхар хавсарч идэм юм уу гэд ингээд орцоо гэх тээ. Тэгэхээр нөгөө аялал жуулчлалын салбарыг одоо ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо бизнесийг ингээд жоохон муудаад ирэнгүүт юм уу орлогогүй болоод ирэнгүүтээ нэг тийм хавсраг байдлаар тээ. За энэ миний амийг аварч магадгүй ч гэдэг юм уу эсвэл манай компаниг амтай голтой байлгаж магадгүй гэж энэ аялал жуулчлал руу явж ороод байгаа энэ үнцэг энэ харж байгаа энэ юу нь бол өөр айгу буруу байгаа байхгүй. Хэрвээ яг энэ аялал жуулчлалын салбарыг одоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулъя. Өөрөө яг энэ салбараас мөнгө төгрөг олъё те одоо хөрөнгөжий гэж бодож байгаа бол тодорхой хэмжээгээр мөнгө хуримтлал үүсгэх эсвэл одоо юу гэдгийг компанида одоо эдийн засгийн орлогод бол нэмэртэй байлгая гэж бодож байгаа бол бүр шал өөр өөрсдөх хэрэгтэй. Дэлхий бол өнөөдөр аялал жуулчлал бол одоо асар одоо хурдцтай хөгжиж байна. Тэгээд одоо тэрийгээ дагаад ч тэр ингээл хэл мэдээллийн салбарыг ч гэсэн ингээд ажиллаад байхад одоо та бүхний өнөөдөр энэ хийж байгаа энэ подкаст хүртэлтэй бас л нэг шинэ зүйлүүд л одоо сүүлийн үед аягүй итгэж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан өнөөдөр аялал жуулчлалын салбарт бол шинэ зүйлүүд бол маш их байгаа. Аялал жуулчлалын салбарт өнөөдөр зөвхөн менежер гэдэг мэргэжил юм уу зөвхөн хөтөж орчуулагч гэдэг одоо тийм мэргэжлийн нэр тэ энэ бол ерөөсөө бүр хоцрогдчиход байна шүү дээ. Өнөөдөр түүр лидер гэдэг рүү орж иж байна. Өнөөдөр манад ингээд яг одоо энэ 450 гаруй тийм ээ энэ 600 орчим. За энэ 600 орчим одоо аялал жуулчлалын салбарт ажиллаад байгаа хөтөж орчуулагч нарын дотор өнөөдөр түүр лидер хийчихэр хэмжээний хүмүүс хэд байгаа юм. Тэ? Өнөөдөр дэлхий болоод ирэхлээр яаж юм дээр та нар мэдж байгаа ингээ Uber гэдэг нэг таксины компани байгаа зү. Тэр чинь нэг ч такси байхгүй мөртлөө одоо алдартай таксины компани. Airbnb тий тэр чинь одоо ингээд нэг ч өрөө байхгүй мөртлөө зарч буудлын одоо бүр айгуу том одоо тий онлайн худалдааны одоо компани чинь. Тэгтэл ингээд тэрнтэй адилхан өнөөдөр түүр лидерүүдийг зарж эхэлж шүү дээ. Өнөөдөр явандаа бол үнэхээр л онцгой юм сэтэж чаддгүй юм бол түүр оператор гэдэг юм бол одоо бараг байхгүй болох хандлагатай болж шүү дээ. Яг л өнөөдөр биологийн нөөцийн чиглэлийн аял маялуудыг ингээ хараад ахад жишээлх юм бол ингээд за нэг одоо жуулчин тий одоо нэг мануул
гэд нэг амтныг одоо би Монголд очиад хармаар байна гэх юм бол тэрийн заавал тур оператор компаниар дамжихгүйгээр яг энэ чиглэлийн одоо нэг биологийн судалгаа хийдэг яг мэрэгжлийн хүн рүүнд би зүгээр ингээд холбогдчихвол яг энэ чинь интернет орчин тэгээ энэ сошиал юу чинь айгүй нээлттэй байгаа учраас тэр чиглэлийн зураг мургийг авдаг хүний зүгээр хайгаад болоход нэг амархан биш байна. Тэнгүүтээ тур оператор компаниар дамжуулсан дээр нөө эсвэл одоо тэр хөхтэй амтныг судалдаг те тэр одоо мануул зануулыг тэр муурын төрлийн амтныг судалдаг эсвэл одоо Монголын тэр юу гэдгийг мэрэгч амтныг судалдаг хүмүүс өдрөн шууд ингээд мэйлээр харилцаал тэр хүнийг гайдаа олгож аваад явах нь тэр хүнд амар байна уу гэдэг. Өнөөдөр чи нийгэм чинь өөр одоо те ерөөс ийм болцсон байж байгаа тохиолдолд бол бид нар энэ тур оператор компани чинь цаашдаа ер нь оршин тогтнож чадах юм уу гэдэг л яг энэ байдал дээр л ороод ирсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийгээ дагаад энэ дэлхийн өөрчлөлтүүдийг таагаад өнөөдрийн аялал жуулчлалын салбарт ямар мэрэгжлийн хүмүүсүүдийг бид нар бэлдэх ёстой юм бэ? Тэ? Энэ хүний нөөц дээр зөвхөн одоо менежер, эсвэл одоо нэг дуушны баазын менежер, эсвэл нэг зочид буудлын менежер, эсвэл одоо юу гэдгийг нэг аялал жуулчлалын маркетинг, эсвэл нэг аяллаа хөтөж орчуулагч гэдэг нэг ийм 5 6-ын юм дотроо эргэлдээд байх шаардлага ерөөсөй байхгүй. Дэлхийн өөрөө бүр энэ чинь бүр ингэ задарчаад байна шүү дээ. Тэр дрон нисгэгч гэдэг нэг мэрэгжил бий болчлаа тий. Янз бүрийн одоо аялал жуулчлалын манай салбарт чи хараад аялал жуулчлалын сэтгэл зүйч гэж байхгүй, сэтгүүл зүй хийдэг тий. Аялал жуулчлалын сэтгүүлч гэдэг хүнч байхгүй. Яг үнийг хэлэхэд аялал жуулчлалын одоо салбарын хууль муулийн байгууллагаар хандаа явахлаар дандаа яалагддаг юм гээл. Энэ салбарт одоо ингэ манай мэрэгжлийн талын хуульч гэж ер нь байна уугүй юу гээл ингээл тий. Яг нарийн ярих юм бол өнөөдрийн салбарт яг энэ ажил мэрэгжлийн хамаарах одоо юм дээр бол аюу тийм одоо асар юу гэдгийг дутагдaltaй. Энэ бодлогын төвшөнд бол эргэж харахаар юм асар их байна л да. Зүг. Тэгээ Монгол улсын одоо стратеги нь юу гэвэл 2020 онд 1 сая жуулчин хүлээж авна. Тэгээ бас аялал жуулчийнхаа орлогоо 1 тэрбум доллар давна гэж байгаад энэ ер нь боломжтой зүйл үү? Уг нь хэр ортой? Уг нь бол боломжтой гэж би боддөө штэ. Тэгтээ яг одоогийн байгаа нөхцлөөр ингээд аваад эцэх юм бол бас яг ийм хурдан бол биш байх гэж бодож байна. Гэхдээ ингэдгийн яамны тэр бодож гаргаад байгаа статистик аргачлал гэдэг юм эхлээд ойлгох хэрэгтэй байна л да. Яаж гаргаад байгаа юм бэ гэдэг те. Тэр 577,262 жуулчин 2019 онд ирсэн гэдгийг ямар аргачлалаар те ямар одоо юугаар гаргах ч гэдэг юм аяг чухал байгаа байхгүй. За тэгээ асуухаар ингэж хэлээд байгаа. Хил гайл дээр хилээр орж ирсэн хүмүүсүүдийн яг тэр нөгөө нэг бүртгэсэн юугаар нь гэж гаргадаг гэдэг байгаа байхгүй. Гэтэл жишээлх юм бол ихэнх хүмүүс яадаг гэхээр нөгөө элдв янзын асуултанд ороогдохоос төгшөөгөөд би жишээлх юм бол гадагшаа энэ төр ингэж аялж маялахаараа шууд туризм гэдгийг таглаа ичдэг байхгүй. Одоо тэр нөгөө нэг орох гарах утсан дээр те тэр надад илүү амар байдаг байхгүй. Энэ аялах гэж ирж байгаа юм байна. Хэрвээ яг тэрийг албан ажиллаар гэх юм бол ингээл яг ямар байгууллага хаана ямар буудалд буух муух тэргээл магадгүй зарим орон дээр бол өөр юм таглчих юм бол ингээд асуултууд нь дахиж 2-3 дахь асуултууд гарч ирээд байдаг байхгүй. Тийм учраас нөгөө хэл гайл дээр одоо туризм гэдэг юм чинь бол дэлхийгээр ингээл тэ хэдэн одоо 1 тэрбум 300 саяараа аялж штэ тий тэгж байгаа тохиолдолд тэдэрт хамгийн амар таглахад амар юм нь юу вэ нөхлөр нөгөө шууд туризм амархан учраас тэрийг таглаждаг байхгүй. Тэгэхээр би магадгүй тэр нөлөөлөл бол би байгаа гэж бодод байна. Яагаад ингэж хэлээд байна нөхлөр жуурсны одоо би чинь энэ салбарт баг 20 жил ажиллаж штэ. Тэгээд ингээ айгүй олон жуурсны баазын захирлыг танина тийм ээ. Айгүй олон тур оператор компани захирлуудыг танина. Тэдэртээ би ингээ мэдээлэл солилцдог асуудаг байхгүй. За танайх одоо ингээд энэ жил буур уу архив уу ямар шуухан байв тий. Тэнгүүтээ нөгөө жуурсны баазынхаа одоо нөгөө захирлуудаас сонсож байгаа ш танах энэ жил ямар шохон байв гэл ингээд асуухаар яагаад 577,000 хүрэхээр тоо бүр ингээд баримжаалагдаж ингээд асуултаас ингээд хүмүүсээс асуусан дөрөнгөө ингээд харахаар ерөөс тэгж нөгөө орж ирдэг. Тэгэхээр энэ тоо бол айгүй асуудалтай тоо. За тэгээд нөгөө 609 сая доллар. Тийм, сая доллар хуваагаад үзэхээр нөгөө нэг 577,262 жуулчинд хуваая л да тийм. Тэгээ хуваахаар нэг жуулчин дээр оногдож байгаа мөнгө нь ерөөсөө 1080 доллар байхгүй. 1060 ч үлээ 80 ч үлээ гэж гарч ирсэн. Тэгээд тэрийг ингээд аваад үзэх юм бол тэрийг ингээд за нэг жуулчин одоо юу гэдгийг нэг 5 хоног хамгийн багадаа 5 хоног 7 хоног 10 хоног аялж байгаа гэд бодоод үзэх юм бол тэр амар бага мөнгө гарна. Тэгэхээр манай аялал жуулчлалын салбар айгүй үнцэнгүй явж байна гэсэн үг. Түг одоо яагаад гэвэл нэг жуулчнаас ерөөсөө 1060 доллар харж аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг чинь одоо юу гэсэн үг юм те. Тэгээ дээрэс нь зөвхөн хувааж үзгээр тийм аа. Гэтэл байгаль орчин аялал жуулчлалын яам болоод ирэхлээр тэрийг яаж бодсон тухайгаар ингээ хэлэхээр Япон жуулчны нөгөө нэг орж ирсэн тооны
Япон жуулчны 1 хоног зарцуулж байгаа доллар болохоор одоо 240-с 260 доллар байдаг баггүй юу? Гэж л тооцсон юм байна л да нөхдүүд болоод ирэхлээр. Гэтэл өнөөдөр уучлаа бусын тэгээд яаж боцсон гэхээр босож жуулчдын үнэлээр 135-аас 140 доллараар боцсон гэхээр хизээч Америк жуулчин ялангуяа те англи жуулчин энэ төр Япон жуулчнаас бага төлнө гэж байхгүй шүү. Би бас адилхан зэрэгцэх байхгүй. Би бас нэг юм асуух гэсэн. Яг гэвэл манай яамны мэдээлэлээр бол одоо тур оператортай аялж байгаа нэг жуулчин 140-оос 240 өдөрт 140-оос 240 доллар зарцуулж байгаа. Энэ тоо их юм уу бага юм уу? Ер нь дэлхийн стандарт ер нь ямар байдгийг? За ямар ч байсан нөгөө яг тур оператороор дамжиж ирж байгаа жуулчдын хувьд болоод ирэхлээр яг хамгийн өндөр үнийг төлдөг буюу ашигтай байдаг жуулчдын хувьд бол яалтч байхгүй юу байгаа. Америк, Англи, Япон ийм одоо орны жуулчд бол Европын одоо баян орнуудын жуулчд Герман жуулчд бол юу гэж 135-аас доошо орох вэ доошо байна гэж бол байхгүй шүү дээ. Ингэж явж байгаа нөгөө тооцогдсон шүү дээ. Гэтэл нөгөө нэг өөргөштэй аялагчдын хувьд болоод ирэхлээр магадгүй $100 авахгүй байгаа хат. Би тэрийг бол бас үгүйсэхгүй байна. Гэхдээ ер нь бол ингээд нэг 130-аас $200 гэж байгаа бол энэ аяж ирсний салбар бол уналтанд орсон байна л гэж би хэлээ. Эдийн засгийн хувьд. Тэгээ энэ бол ерөөсөө ашиг болоод байгаа биш байгаа байхгүй. Зүгээр л одоо юу хийгээд байгаа нэ тэр тухайн компани дээр ашиг байна уугүй гэдээ баг эргэж харахаар тийм. Нөгөө компани нь нэг зүгээр л нэг хэсэг хугацаанд мөнгө эргэлдүү ингээ мөнгөний бараа хараад тэгэл тэрийгэ буцаагаал нөгөө жуурсны бааз юм мунда ингээл гаргаал одоо хөтөч машин зашинда заргаал цаана өөрт юм үлдэж гин үгүй юу гэдг нь зүгээр нэг бодлын нөгөө урд тормогоо авч хой тормогоо нөхж байгаа юм шиг тийм л дүр зураг харагдана гэхээс энэ дээр яг ашигтай ажиллаж чадж гэнэ гэдэг бол энэ бол аягүй асуудалтай. Би өөрөө одоо ингээ бүгдийн тооцоод энэ ямар үнэ байгааг бол мэдж байгаа шүү дээ бүгдээ тийм. Тэгээ ингээ тооцоод үзэхэд бол энэ бол аягүй бага үзүүлэлт. Тэгээ ер нь Монгол улсад заавалчгүй одоо сая жуулчин авчих шаардлага байна уу? Ер нь үү? Ер нь. Гэхдээ жуулчин их авах тусмаа мэдээж хэрэг улс орны эдийн засгт бол ялангуяа энэ чинь гаднаас орж иж байгаа шууд одоо утаагүй одоо үйлдвэрлэл дээрээс нь экспорт үйл үзэгдэгч экспорт гэж одоо яригддаг салбар шүү дээ ээж чинь өөрөө тийм. Энд чинь гаднаас орж иж байгаа манайх ч одоо ингээл бүх юмаа л гаднаас авдаг тийм үү. Гэтэл энэ дотор чи валют өөрөө ингэж орж ирнэ гэдэг энэ бол яалт жоохгүй хөгжүүлэх ёстой салбар. Дээрээс нь одоо жуулчны тооны хойноос хөөцөлдөх ёстой гэвэл ёстой. Гэхдээ тэрийг хөөцөлдөхтэй болоод ирэхлээр энэ одоо уул үндэс суур тийм ээ энэ хөтөлбөр бодлого энэ хүний нөөцийн асуудал нүрслэгийн чанар энэ бүх юмаа бүгдийг нь одоо нөгөө өөрсдийнхөө одоогийн байгаа нөхцөлдөө дүгнэлтээ хийгээд шинжилгээгээ хийгээд судалгаагаа эхлээ хийх хэрэгтэй тийм судалгаагаа хийгээд шинжилгээгээ хийгээд тэн дээрээсээ гаргалгаануудаа гаргаад тэгээд гаргасан гаргалгаануудаа яамаараа дамжуулаад эн чинь төр засгаараа шийдвүлээ тэгээ хөрөнгө мөнгөө татаад ингээд нэгэсэндээ одоо эн чинь өөрийнх нь нэг хөгжлийнх нь альва юмны чинь хөгжлийн нэг юм процесс одоо үе шат гэж нэг баг шүү дээ тийм тэр юмар нь ингээ хийхгүй байгаа нь өнөөдөр хамгийн том эмгэнэл байгаа байхгүй хамгийн том асуудал болоод байгаа байхгүй тэгжиж бид нар чи эний чинь одоо юу болгоно шүү дээ. Өнөөдөр би бодоол манай Монгол орнд аялах талаар Монгол орны аялал жуулчлалын талаар ойлголт авъя гэж байгаа гайдбукууд тэр номнууд гадаад дээр гарч байгаа тэр номнуудыг өнөөдөр хэн бичсэн бэ гэдээ ингээд аваад үзэхээр Монгол хүний бичсэн ном бараг байхгүй. Бараг 99%. Дандаа одоо гадны хүмүүсийн бичсэн юм байдаг. Тэгээд бид нар гадаад хүний өнцгөр хараад бичсэн юмыг нөгөө нэг жуулчид чинь аваад орж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ Монгол орнд бол айгүй хямдхан аялж болох юм шиг ойлголттой мөнгө төлөхгүй явж болох юм шиг ойлголттой. Монголчууд айгүй зочломтгой нэг айлд ингээд нэг жоохон ас хол байж байгаа айлд яваад орох юм бол зүгээр бараг л ингээд маяг л одоо хоолонд хийгээд өгнө. Та бол зүгээр ингээд ийм найрсаг зочломтгой ардмд ийм оронд одоо явж байгаа аялж байгаа танаас бараг зардал гарахгүй гэд бичээд ахаар чинь тэр хүмүүс чинь тэгэл ойлгочихж байгаа шүү дээ автгаа тий. Тэгэхээр бид нар бол гадны жуулчдаас бол авч үлдэх юм одоо бүрэн гүцэд авч үлдэж бид чадахгүй байна гэж бодож байгаа юм. Өнөөдөр ноолуур шүү дээ тий ингээд Монголд ирж байгаа жуулчдын одоо худалдаж авдаг бүтээгдэхүүнүүд дотор тийм ээ ноолуур бол айгүй том байр суурьтай. Гэтэл ноолуурынх нь орлого нь тэр 609 сая дотор чинь ордгүй. Ноолуурын орлого хаашаа ороод ирэх вэ нөгөө еврог орж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын орлого дотор орчдөг байхгүй. Гэтэл ноолуурыг бид нар яг аялал жуулчлалээр ингээд брэнд болгож ирэх ингээд бүрэн боломж биднэрт бол харагдаад идэг. Гэтэл тэрийг ноолоороос сурталчлахтаа хязгаарч аялал жуулчлалтай холбож сурталчилж байгаа тийм рекламыг би ерөөсөө одоо ингээд бодоод тахад ерөөсөө харж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Ноолорыг болоод ирэхлээр ерөөсөө манад одоо ерөөсөө гол орлого юу штэ. Аялал жуулчлал бид нар дандаа жуулчтай аваад ноолорын одоо дэлгүүр орохгүй байх гэж бол хизээч байдаггүй штэ тий.
Гэтэл яагаад ноолуур нь ингээд тусдаа ингээд энэ салбар чинь дандаа гадна тойрог дотор ингээд яваад идэг. Тэгсэн мөртлөө бид нар хөтөлбөр дотор болохоор нөгөөт нь ингээд байгаад идэг. Энэ хоёрыг яагаад холбохгүй байгаа? Энэ хоёрыг яагаад ингэж брэнд болгохгүй байгаа? Ижүүлсний брэнд болгохгүй байгаа энэ ноолуурыг тий. Би тань зүгээр нэг санаа хэлье. Одоо Франц руу явангууд чинь француудчин одоо вино үйлдвэрлэлийн холбоотой ингээд төрүүд түүнтэй адилхан одоо хавар жишээлбэл юу боломжтой гэвэл одоо ямаа яаж саманд үгээ тийм одоо ямааны ноолуурын аялал хийх бүрэн боломжтой шүү дээ. Тэгээ говьроо аваад яваад ер нь саяхан одоо пита номинжин одоо ямааг даваад ингэж баахан одоо шуугсан. Түүнтэй холбоотой Монгол улсад давхар маркетинг став гэдэг одоо ямааг яаж саманд үгээ ямааг одоо зовоож байгаа юм уу зовоохгүй байгаа юм уу тийм реклам хийгээд бас давхар одоо ноолуурын аялал хийх боломжтой шүү дээ хавар. Би бол номинжингийн тэрийг болоод ирэхлээр би бодож үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөөсө тэр бол нэг буруу сэдв бол хөндөөгүй. Яг үнэндээ бол манайхын нэг тийм ийм юм яриад байгаа байхгүй. Бид нар хэдэн мянган жилийн туршдал ингээл малаа малж амьдэрсэн, ингээл ямаагаа ойрлуулаад чарлуулаад самнаал ирсэн болж илэн болох хэвээр цаашдаа чи юм байх хэвээр гэдэг. Би энийг ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй. За тэр энэ бол ганцхан ямаа ойрлуулах асуудал биш л дээ тий. Ер нь бол бид нар одоо хаашаа 13 дугаар зууныхаа үеэр амьдрах гээд байгаа юм уу? Дундад зууны үеийн тэр амьдрал нь биднэрт илүү гоё байгаа юм уу? Тэрийг хадгалаад зөвхөн тэгэл байгаад байгаа юм уу гэдэг юм асуух хэрэгтэй л дээ өөрсдөөсөө. Сайхан би нэг нийтлэл эцэн л дээ. Үнэхээр яг монголчууд болоод ирэхлээр яаж нэхэр ерөөсөө бид нар малтаага баахтал ингээл амьд байгаа. Үсэрч өхөөгүй. Ер нь ингээл зөв. Би тэрийг бол үгүйсэхгүй. Гэхдээ өнөөдөр энэ малаа малж ирсэн хэдэн мянган жилийн уламжлалаа өнөөдөр дэлхийн одоо нөгөө хөгжилтэй бид нэр ойртуулах тал руу тийм ээ энэ рүү ингээс энэ хүмүүсийн хандлага их өөр болчиход шүү дээ. Олон улсын хандлага. Дэлхийн хүмүүсийн хандлага аюул өөр болсон байгаа байхгүй. Эндээ бид нар яагаад уялдуулаад яагаад энэ рүү бид нэр одоо ингэж дөхөх байдлаар ингэж одоо өөрчлөлт хийж ингэж явахгүйгээр зөвхөн үгүй бидний зөв бид нар ингэж л явж ирсэн. Бид нар ингэж л амьдарч ирсэн. Энэгээр л байх хэрэгтэй гэж энэ дайраад байгаа юм би ерөөсөй ойлгохгүй. Хайрцагнаас гарах хэрэгтэй байна. Тэг гарах ёстой шүү дээ энэ ч одоо. Тэгээ эргээ харахаар энэ нь бол нэг яг л нэг дундад зууны үеийн амьдралаар нөгөө 13 дугаар зууны үеийн амьдралаар л амьдрах гад тэрийгээл хүсэл тэрийгээл өгүүлэл тэрийгээл мөрөөдөөл ингээл суугаад байгаа юм шиг баг нэг өнцгөөс нь харахаар тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгээ нөгөө Чингис хаан гэл сэдв болвол одоо жуулчд асуудаг шүү дээ. Гэхдээ тэгээ одоо яах гээд байгаа юм гээд. За та нэг Чингис хаан бол одоо үнэхээр 13 дугаар зууны үед үнэхээр мундаг байсан уу мундаг байсан. Үнэхээр дэлхийн одоо Монголын түүх бол тийм ээ одоо яалтч авахгүй 13 дугаар зуун буюу Чингис хааны түүхгүйгээр тийм ээ одоо оршин тогтнох арга байхгүй. Дээрэс нь Монголын битгээл дэлхийн түүх өөрөө байхгүй. Дэлхийн түүх өөрөө монголгүйгээр бичигдэх ямар ч арга байхгүй. Энийг хүн болгон мэдж байгаа дэлхийн өөрөө ч хүлээншүүрсэн. Энэ хүнийг огт байгаагүй гэж хэлдэг хүн байхгүй шүү дээ. Гэтэл бид нар одоо тэрийг ингээл нөгөө омогшил бидний омогшил мөн үү мөн бахархал мөн үү гэвэл бас мөн. Гэхдээ өнөөдөр ингээд нөгөө Италийн жуулчд муулчд чинь өнөөдөр ингээд биднээс та грек ром гээл тусаа зүгөө яриад байна уу? Үгүй те. Тэгэхээр бид нар өөрсөдөө л дүгнэлт хийх хэрэгтэй. Би одоо манай дээр энэ хичээлийг би чи өөрөө ч мэдж байгаа түүхийн хичээлийг ингээд 60 Монголын одоо түүхийн хичээл 2200 жилийн те төр ясны түүхийн хичээлийг бид нар 60 минутаар 6 цаг одоо яриад гардаг штэ. Гэтэл өнөөдөр энэ маань болоод ирэхлээр яагаад 60 минутаар 6 цагт багтахаа бэлдсэн бэ? Одоо болоод ирэхлээр манай сургалтын дээр түүхийн хичээл бол 60 минутаар бараг 9 цаг ярьж ийж те одоо яг энэ Монголын түүхийг бадж гэн л да нэг гэсэн бол. Тэгээ ийм байгаа. Өнөөдөр бид нар шүү дээ өөрсдийнхөө олж авч байгаа энэ мэдээллийг би бол та нарт мэдээлэл өгсөн гэж хэлнэ. Тэрнээс би та нарт мэдлэг өгсөн гэж бол өөрийгөө хэлж чадахгүй. Мэдээлэл энэ бол тийм ээ 1870-аад оны үед болоод ирэхлээр Англид үүссэн энэ цээжлэлтийн систем гэдэг юмн дээр л манай боловсрол суурилал ирсэн шүү дээ. Бид нар сургуульд орсон цагаас ахуулаад дандаа юмыг цээжилж ирсэн. Тэгээ цээжлээд төгссөн тэр юмаа бид нар боловсрол эзэмшилээ гэдэг нэг дипломтой олсон тийм үү. Гэтэл мэдлэг гэдгийг бид нар яаж олж авсан бэ гэхээр нөгөө цээжилсэн боловсролоо амьдрал дээр ингээд гараад ирэнгүүт тэр чинь нэг ингээд зарим зөв буруу болоод ингээд те зарим нь ингээд одоо нэг туршлага болоод алдаж яана бол туршлага болоод хоримтлагдаад байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө мэдлэг байхгүй. Тэгвэл өнөөдөр нь шүү дээ те дэлхийн өөрөө яг юу шаардаад байгаа юм бэ гэхээр бидний хөгшрөхийг хүлээх тийм юу биш. Цаг хугацаа биш болсон байхгүй. Хүмүүс ингээд амьдралдаа туршлага хоримтлаасаар хагаад ингээд нөгөө 60 юу илээ 60 ухаан орж 61-т өхнө гэж өгч чинь бас ингээд эргээд бас бодох цаг болсон тий. Бид нар туршлагатай хүнийг ямар хүнийг хэлэх вэ гэхээр дандаа ахмад хүмүүс бидний санаанд орж ирээд байгаа ч тий. Тэгэхээр өнөөдөр бид нар яах ёстой юм бэ гэхээр олж авж байгаа мэдээлэлээ тий шууд маш богино хугацаанд мэдлэг болгохын төлөө л энэ залуу хүмүүс явах ёстой. Дэлхийн өөрөө бүр яг энэ рүү орсон байгаа байхгүй.
Дэлхийн өөрөө тэгээ орсон юм шүү дээ. Яаж нэхэр өнөөдөр дипломтой хүнийг ингээл зөвөр боловсралтай мэдлэгтэй хүн гэж ерөөсө хэлж болохооргүй болцсон байгаа байхгүй. Шилх юм бол чи санаж байгаа би ингээд түүх хичээл дээр ингээд таашд ингэж хэлж ирсэн. Хувлаа хаан 1281 онд тийм ээ 4400 хөлөг онгоц хийгээд 144 мянган одоо цэрэг босгоод тий Япон руу довтлогоо хийгээд тэр нь амжилтгүй болсон тий. За тэгээ амжилтгүй болоод ингээд нэг л өдөр ингээд нөгөө камиказе гэдэг тий одоо далайн шуургаар тэр ингээд Монголын флот ингээд байхгүй болцсон тийм үү. Цунами ингээд байхгүй болцсон. За тэгээд энийгээ бид нар штэ тий би бол та нарт зүгээр мэдээлэл хүргэж байгаа байхгүй. Ийм болсон гэдэг ингээд процесс ингээд загалд дуусгач байгаа. Сонсголт дуусгач. Тэгвэл манай одоо сонсогч буюу чи тийм ээ тэрийг яах ёстой юм бэ гэхээр за яж байгаараа бодъё те 1281 он. Гэтэл ингээд 1368 онд Монголын юан гүрэн мөксөн. Тэр том арим, тэр том флотыг босгож исэн тэр хүчрэг гүрэн 80 хүрэхгүй жилийн дотор яагаад унаад өвөө гэдэг юмыг хайгаад бодоод хойноос нь хөөцөлдөөд те ингээд өөрөө нэг юм ойлгоод авах юм бол тэр мэдлэг бол. Тэр мэдлэг болох байхгүй. Тэгэхээр бид нар бол яах ёстой юм бэ гэхээр ухаж ойлгох ёстой. Энэ яагаад юм болчихв? Нэг юмыг ингээ ганцхан өнцгөр ингээ харах биш. Энийг бүр ингээ тойруулаад харах хэрэгтэй. Тэгээ дээрээс нь харах хэрэгтэй, доороос нь харах хэрэгтэй. Цөмөр. Бүгдийг ингэж харж чадчихэж л өнөөдөр тэр чинь мэдлэг болно шүү дээ. Тэгэхээр бид нар бол тэрний төлөө явах хэрэгтэй байхгүй. Тэрийг заавал ингээд мэдлэгийг заавал ингээд насан туршдаа хоримтлуулсаар агаал тэгэл ингээд ахмад хүн болохоор л одоо нэг мэдлэгтэй туршлагатай хүн болж хувирал тэнгүүтээ зөвлөх мөвлөх гэдэг ажил хийх хэрэгтэй гэдэг энэ ойлголт энэ хайр цанаас гарах хэрэгтэй байхгүй. Залуу хүн яагаад зөвлөх хийж болдгоо тий? Залуу хүн яагаад өнөөдөр магадгүй нэг хүний насан туршдаа одоо хоримтлуулж байгаа тэр одоо туршлагыг өнөөдөр дөнгөж мэдээллийг өөр дээр боловсруулад ерөөсө 5 жилийн дотор 10 жилийн дотор өөр дээр яагаад бий болгож болохгүй байгаа. Энэ нийгэм энэ юм чил өнөөдөр дэлхий дээр мангар хурдтай явж байгаа байхгүй. Дэлхий дээр дандаа залуучууд л одоо өнөөдөр бүх юмыг тий бужигнуулж тэр стартапуудыг та нарахаар тий бүгдээрээ хамтарч ажиллаж байна. Энэ хайр цэгнүүдээс хүмүүс ингээд залуучууд нь ойлгоцсон залуучууд нь ингээд гарцсан юм шүү дээ. Тэгээ хамтарч ажиллах гэдэг юмыг ойлгоцсон юм шүү дээ. Жишээлх юм бол танаа одоо UB comedy ч гэсэн ялгаа авахгүй адилхан хэдэн залуучууд нийлж байгаа л энийг хийж байна. Тэрээс нэг хүн ингээд толгойлол одоо юу гэдгийг миний өрөнгөөр явж байгаа шүү танаа миний доор ажиллагээд ингээд захираад байгаа юм байхгүй байна үстэй. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо юу гэдгийг хүмүүс бол ерөөсөө л одоо тэр ганж ахлангийн тэр юу байна те одоо ажил хийж байгаа арга барил энэ тэр ингээ юмнууд ингээ хараад ахтаа бол эдгээр ч юм болоод ирэхээр ойлгоцсон байгаа байхгүй. Ойлгоцсон юм шүү дээ. Нөгөө мэдээллийг мэдлэг болгоно гэдгийг ойлгоцсон яваад байгаа байхгүй. Зөвхөн Монголд иймэрхүү одоо залуучдын гоё жишээнүүд бол бай. Дэлхий дээр бол бүр илүү супер жишээнүүд байгаа шүү дээ тийм ээ. Таны хэлж байгаа бол маш чухал юм байгаа. Гэхдээ би өөрөө юу хэлж байгаа гэвэл хүн болгонд ухамсар байх ёстой. Дээрс мэд одоо юмыг сурах тийм ирмэлзэл өөрийгөө байнга одоо мэдлэгээ шинжлэх тэрийг ашиглах одоо жишээ нь автоматжилт юу н химэл оюун ухаантай сурлаад одоо бидний 20 30 жилд бол маш том өөрчлөлтүүд гарч ирнэ. Одоо жишээ нь ингээ хаан банк руу оронгууд хаан банкт автомат киоск гэж байгаа. Одоо теллерийн оролцоогүй өөрөө юм хийждэг. Тийм болохоор энтэй холбогдуулан бид нэр тогтмол мэдлэгээ шинжлээ тогтмол сурах ёстой. Энийг хүн болгон ер нь ухамсарлах ёстой. Тийм шүү дээ. Ер нь бол бид нар олж авч байгаа мэдээллээ мэдлэг болгох тал руу л бид нар явах хэрэгтэй. Одоо мэдээлэл бол ингээ хүмүүс ингээд юу яагаад байна л да мэдээлэл чинь баг ингээд нэг мэдээллийг ингээ авахаар ингээд айгуу тийм сэтгэл хөдлөлүүд үүсэж байгаа шүү дээ тийм. Тэгээ яг тэр сэтгэл хөдлөлөөр ингээд шуурдаг. Сайн мэдээ байвал баярлж өөрөөл. Жохон таарах мэдээ авах юм бол нөгөө учрыг ойлгоогүй гэж бүгдээрээ ингээд ста нөгөө өөрийнхөө хүмүүжлэр хандж байгаа байхгүй. Одоо яг энэ Facebook орчин ч юм уу тийм. Twitter жиргээ ч юм уу ингээ харахаар ерөөсө тэрний яагаад гэдгийг ерөөсө боддгоо цаадахын ерөөсө боддгоо энэ хаанаас гараад ирв гэдгийг ерөөсө боддгоо муу гэл ингээл те тэр доор ямар муухай үгнүүд явж гин те энэ бол ерөөсөө л тэр хүмүүс л үнэхээр тарих хоёрын хувьд бол үнэхээр хоосон. Тэгээ би энд бол айгүй хэмзгэлд явдаг. Одоо манай аялал жуулчлалын сургалт бол урд нь дандаа мэдээлэл байсан бол одоо хийгээд байгаа сургалт маань би өөрөө ч гэсэн ингээ бодож байгаа байхгүй юу. Шүүмжлээд бол хэрэггүй байна гэдэг би бол одоо ойлгоцсон. Тийм би ч амар шүүмжлээд байдаг шүү дээ. Аялал жуулчлалын салбарын тэр нь ч болохгүй, энэ ч болохгүй, тэр ч тэгээд байна, энэ ч тэгээд байна. Зарим нь баг нэр цохож ирж байгаа л айгүй шүүмжлэдэг байлаа. Одоо болоод ирэхлээр тэгж шүүмжлээд бол ерөөсөө биш юм байна. Энэ тогтолцоо нь өөрөө буруу юм байна гэдгийг ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг энэ тогтолцоог зөв болгохын тулд миний хийж чадах ёстой зүйл юу байна вэ гэдгээр бол одоо миний
сүүлийн 2 3 жилийн ажил ерөөхдөө ийшээ ялангуяа сүүлийн 1 жил бол ерөөсөө ийшээгээ хандсан. Тэгээ тэн дээрээ юу хийж ийнө гэхээр би энэ доороос одоо гарч ирж байгаа энэ залуучуудаа ерөөсөө зөв болгох, аял жуулчлал гэдгийг ойлгуулах, та нар аял жуулчлалын салбарт орохлоор ингэж ажиллах ёстой шүү гэдэг тэр юмнуудыг л ойлгох хэрэгтэй мэн гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө боловсрал олгож байгаа багш нарын хувьд болоод ирэхлээр аюу тийм одоо нөгөө чадвартай байхгүй бол багш нар муу байх юм бол ерөөсөө тэр чинь нэгээр тийм л хүмүүс гарч ирнэ. Тэгэхээр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгээ би өөрийгөө өөрчлөх тал руу бол маш их хичээж байгаа. Ер нь бол яг зөвөр сүүлийн үед бол боловсрал олгож байгаа багшийн арталт тийм ээ. Өнөөдөр 3,000 хүн ингээд манай сургалтанд ингээд орж ирээ сураад төгссөн байна шүү дээ. Тэгээ одоо болоод ирэхлээр миний нөгөө нэг 5 жилийн өмнө байсан, 10 жилийн өмнө байсан, магадгүй 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө байсан Буян Бадрах бол одоо ингээд арай өөр одоо болж байгаа болов гэж би зүгээр өөртөө найдаж байна. Ягаад гэвэл сүүлийн 1 жил, 2 жил бол ерөөсөө яг мэдээлэлээ яаж мэдлэг болгох уу гэдэг рүү өөрөө чих анхаарал тавилаа. Дээрэс нь сургалтанд маань ингээд манай аял жуулчлалын салбарын одоо маш олон компаниуд те надтай нэг хахтар шууд харилцаад авахгүй ч гэсэн нөгөө компаниуд чи юу гэж хэлдэг юм тэр Буян Бадрахын сургалтанд очиж сураад ир тэгвэл би чамайг ажилд аавна гэд ингээд явуулчихдаг болцсон юм байна л да. Тэгээ ийм итийн юмнууд ингээд сонсоод ирэнгүүтээ би чи айж эхэлж байгаа байхгүй. Одоо яана энэ хүмүүс нэмээ надад ингээд найдаж гин, итгэж гин, энэ салбарын одоо брэнд сургалт гэж хүлээн зөвшөөрж гин. Буян Бадрахын одоо сургалтыг төгсөөд ирэх юм бол одоо чамайг ажилд авна гэдэг чинь тэр чинь айгүй том баталгааны өгүүлбэр шүү дээ тий. Тэгэхээр чин одоо тэр хүнийг бэлдэж байгаа юм чи тэр хүнийг одоо яг тэр компанид ингээд таалагдах хүн бэлдэнэ гэдэг чинь миний хувьд бол айгүй том хариуцлага болоод төрчихж байгаа байхгүй. Тэр чинээгээр одоо яг сүүлийн үед бол энэ сургалтынхаа агуулга хөтөлбөр бүх юм дээр маш их анхаарч байгаа. Баян апдейт хийж байгаа. Яг зөвөр би боддөө штэ апдейт хийхдээ юу ашигладаг вэ гэд ингээд магадгүй хүмүүстэй боддог байж магадгүй энэ дээр маш олон их сурвалжуудыг ашигладаг. За хамгийн одоо түрүүнд ингэж хардаг зүйл бол сонингууд их эргүүлнэ л дээ. Ялангуяа одоо манай өдөр тутмын том сонингууд шүү дээ. Топ сонингуудаа бас бүгдийг эргүүлчихнэ. Дээрээс нь телевизийн дандаа уулзах зочны ярилцлагууд буюу уулзалтын цагуудыг бол маш их үздэг. За мэдээ маш их сонсдог. Мэдээ сонсно гэдэг чинь нэг сэтгүүлч очиод нэг уул уурхайн компани дээр очиод нэг жоншны одоо хамаагүй л би зүгээр жишээ татчихж байна те нэг жоншны үйлдвэр дээр очиод бор өндөр дээр ч юм уу нэг ярилцлага аваад ингээд л хоногт одоо хэдийн хэмжээний жонш үйлдвэрлэж байна гэл те ямар нөөц мөөц байгаа ч тийм үү жонш нь яг юунд ашиглагдсан ингээд нэг тийм мэдээ сонссон байлаа гэж бодоход би өнөөдөр одоо өөрийнхөө хичээл дээр нөгөө ашигт болтомлын тухай хичээл орохдоо би тэр нөгөө жоншны талаар танилцуулж байгаа юм бол апдейт хийгээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг мэдээг бол маш их үздэг. Тий. Энэ бол их чухал. Ялангуяа одоо манай энэ боловсрал олгож байгаа багш нарын хувьд бол тэгэхээр өөрийгөө зэнэх буюу залуу үеийнхнээсээ дутхгүй байх, тэдрээс илүү давах багш ч юм бол одоо багшийг давж ил багшуулдаг үстэй тий. Тэгэхээр энэ тал дээр бол аюулсаа анхаарч авахгүй бол биднийг сонсож байгаа хүмүүс өнөөдөр яг энэ нийгэмд ямар хүн болж гарах юм бэ гэдэг нь багшийн одоо өөрөг ороод хариуцлагатай аюул холбоотой. Тийм учраас бид тэр нөгөө банкнд ажилладаг бол ган хуйг гэх тий. Банкны хүн байсан мэт тий. Тэр хүн чинь одоо сүүлийн үед аюулх тийм тэтгэврийн реформ гэж яриад боловсролын реформ гэж яриад энэ хүн бол ингээд тэр хүний нэг ярьслага ингээ уншсан чинь би өөрийнхөө юу хийж байгааг ойлгоцсон шүү дээ. Би өөрөө нэр онож өгч чадахгүйсэн байхгүй юу? За. Одоо ямар би яг өөрөө ингээ за ямар ч хэлсэн би бол ингээд манай сургалт бол одоо юу гэдгийг сүүл үеийн мэдээллүүдээр байнга цэнэглэж явах хэвээр тий саний ярьж байгаа зүйлүүд л биелээд байгаа байхгүй би бол одоо маш сайн мэдээлэл өгөх хэвээр тэгээд мэдээллээ мэдлэг болгож хувирах тал руу анхаарах хэвээр эхнээсээ зөв хүмүүсүүдийг энэ салбарт одоо хөл алхуулах хэвээр за алхацсан байж байгаа нөхдүүдэд нь та нар ингээ хийгээд байгаа зүйл чинь ингэж яваад байна шүү ер нь иймэрхүү чиглэл рүү хандах хэвээр шүү гэдэг тэр мэдээллүүдийн зөв тий зам голдрол руу ингээд оруулахын төлөө ингээд байнга уншиж судлах ажлууд хийж штэ тий тэгээд энийг одоо тэрхлээр би яг өөрөө яг юу хийх гээд байгаагаа бол нөгөө сайн нэрлж мэдэхгүй байсан тэгэхээр нөгөө яг их том нэртэй болчих магадгүй л дээ. Ганц зэрэг болоод ирэхлээр юу гэж нэрсэн бэ гэхээр боловсролын реформ гэж хэлсэн байхгүй юу. За тэр шиг би одоо аял жуулчлалын салбарт одоо тэ хүний нөөц бэлтгэж байгаа энэ сургалтын дээр би өөрийгөө одоо юу гэдгийг баг ингээд агуулгын хувьд бол реформ хийж байна гэж баг хэлж болохоор. Та ганц зөргийг ярьсан байна те ганц хуйг биш ганц зөрг. Ганц зөрг шүү дээ тий. Ганц зөрг нөгөө юу ахгүй юу? Өө ганц зөрг. Өө ганц зөрг тий нөгөө тэтгэврийн реформ яриад байгаа хүн. Мандал даатгалын үсэн. Сайн нөгөө санхүүгийн нөгөө нэг музей байгуулсан. Би тэрийг нөөшөөд санхүүгийн музей. Тий айгу гайхсан шүү дээ. Айгу мундаг. Тий. Тэгээд өөрөө одоо тэр бүхний хойноос өөцөлтөл яваал үзмрүүдэд зөвлөлөөл тэгэл хийж ийнэ гэдвэл энэ хүмүүс ойлгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэрнтэй адилхан би ч бас ингээд бас ингээ ойлгоцсон байсан юм байна өөрөө. Ингээд ирээд харсан чинь ингээд
тэр хүний хийж байгаатай ингээд уншиж байгаа л би бас нэг иймэрхүү амьдтай мэг даамшдаг гэдэг өөрийгөө ойлгосон шүү дээ. Ганц хоёр ахын санхүүгийн философи гэдэг ном нь бол маш мундаг ба үнэхээр тэрийг авч уншия гэж бодож байгаа. Авч уншаарай. Таны ном шиг бас мундаг ном шүү. За баярлалаа. За би бас таны сургалтын талаар нэг юм хэлмээр юу вэ гэвэл надад юун таалагдсан бэ гэвэл одоо хөтөлбөр. Ягаад гэвэл зөндөө олон миний одоо Германд ч юм уу, Хятадд ч юм уу, Монголд ч юм уу анзаархад ер нь дийлэнх багш нар нь яг мэргэжилтэд ажиллаагүй хүмүүс байдаг. Зөвхөн одоо онл ярьдаг. Таны сургалтанд бол яг багш нар бол өөрсдөө одоо багшлагаас нь гадна яг аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан мундаг хүмүүс ба тэр бол үнэхээр супер байсан шүү. Баярлалаа. За энэ дэр нэг ийм юм байна. Жишээлх юм бол би нөгөө Харвардын тэ одоо юу түүх мөргийг ингээд уншаал ингээд янгуудаа яаж тэд нэр ингээд ийм мундаг мэрэгчлэтүүдийг тэ боловсруучан гаргаад байгаа юм бэ гэдэг ингээд сонирхож үзсэн чинь ерөөсө тулдаг. Тэрөөсө хамгийн шилдэг хүмүүсүүдийг авчирч багшлуулдаг. Ерөөсө Харвардчдуудыг дэлхийн өнөөдөр боловсролын дээд боловсролын тогтолцоо тэгж явж байгаа байхгүй. Гэтэл манай дээд боловсролын тогтолцоо яаж яваад байна гэхээр одоо жишээлх юм бол нэг Монгол Улсын их сургуулийн одоо аялал жуулчлалын анги шүү дээ. Газар зүйн аялал жуулчлалын анги гэж байдаг тийм. Тэнд байж байгаа нэг багш болоод ирэхлээр нэг 16 кредит хичээл заах хэрэгтэй гинэ. За тэгээ тэгэнгүүтээ одоо юу гэдэг нэг багш бол одоо ингээд аялал жуулчлалын маркетинг заагаад, аялал жуулчлалын үндэс заагаад, жуулчны баазын менежмент заагаад одоо юу гэдэг нэг мэдэд ингээд 7-8 хичээлийг нэг хүн заагаад ахаар сүүлдээ оюутнууд нь штэ тийм ингээд аль хичээл нь ороод байна багшаа гэсэн чинь гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бүр ингээд бүр очроо олох хэлцээ багш нар нь хүртэл ингээд мангартцсан явж байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тогтолцоо ийм тогтолцоогоор бид нар хүмүүст боловсрал олгоно гэж бол байхгүй. Зүгээр миний боддог зүйл юу гэдгүү гэхээр бид нар яагаад те дээд сургууль заавал одоо нэг тийм ингээд тэр сургуулийн багш заах хэвтэй. Жишээлх юм бол би одоо ингээд гайдын сургуультай юу болгоно гэж бодож байгаа. Коллеж, аялал жуулчлалын коллеж буюу одоо дээд сургуулийн хэмжээнд авчна гэж бодож байгаа байхгүй. Одоо нэг 2-3 жилийн бэлтгэл хийж байгаа. Тэгээ ямар ч л байсан одоо энэ сургууль чинь өөрөө энэ сургалт маань өөрөө 13 жил болчлоо. Эрэлт хэрэгцээнд би олчлоо. Манай аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн амар том асуудал байгаа юм байна гэдэг би өөрөө ойлгочлоо. Тэгэхээр одоо өөрийнхөө чадах юмыг л хий гэж бодож байгаа байхгүй. Одоо энэ чинь миний мөрөөдөл болоод хөрцөө явж штэ. Ер нь энэ салбарын босон хүчнийг бэлдээ гэдэг ийм бэлдэх одоо яг мэрэгжлийн босон хүчин бэлдэх ийм одоо сургалтын байгууллага руу шилжих ийм бэлтгэл ажиллаа хийж гин одоо. Тэгээд энэ дээр нэг ийм бодол байгаа юм. Дэлхийн дээд сургуулиуд болоод ирэхлээр яаж явж байгаа юм лэр заавал тэр дээд сургуулийн нэг тийм хамааралтай нэг орон тооны хүн биш. Зүгээр бүр ингээд аюу мундаг тийм дэлхийн шилдэг бизнесмен тэр бомбныг авцраал 1-2 цагийн хичээлд оруулаад тий ингээд явуулчихд юм шүү дээ. Дандаа тэр сургуульд ирж багшилж байгаа улсууд нь дандаа ямар нэг банкны айгу том одоо юу гэдэг тий хүн ирээл хичээл заагаал нэг цаг 30 минутын лекц уншаал гараа авчдаг. Яагаад тийм шилдэгүүдэр ингээд нэг тийм хичээл заалгаж ерөөсө болохгүй гэж. Манай дээд сургуулиудын тогтолцоо ч өөрөө тийм биш юм биш. Тэгээд ерөөсө тэр сургуульд нэг хадаатай нэг хүн тий ингээд хичээл зааж тавилах шиг хүн байдаг. Тавилах шиг хүн байдаг. Тэгээд тэр нь ингээд тэр хичээлийг зааж байдаг. Гаднаас одоо тэр уурж оролцуулдаг Монголын одоо энэ топ хүмүүсүүдийг тэр дээд сургууль дээр авчраад нэг цаг 30 минут лекц оруулдаг. Энэ юу хэлбэр загвар энэ юу айгүй хэрэгтэй байна. Би энийг хийх юмсан гэж бодож байгаа. Манай гайдын сургалтууд бол үндсэндээ баг тэгж явдаг штэ. Яг уу 100% бас тийм биш юм агаад одоо нэг 60-70% би өөрөө хичээл орж байгаа. Тэ 30-40% нь бол дандаа шилдүүдийг авчирч оруулж байгаа штэ тий. Тэгээд тэргээрээ одоо бас айгу таалагддаг суралцж байгаа хүмүүс. Тэгээд энийгээ одоо тэрхлээр өөрийнхөө одоо байгуулах гэж байгаа явандаа одоо нөгөө бий болох гэж байгаа тэр мэргэжлийн сургууль дээр хэрэгжүүлнэ л гэж бодоод байна. Гэхдээ энэ Монголын энэ боловсролын тогтолцооны бас гадуур нь явна гэхээр бас айгүй хэцүү те. Энийг одоо яаж уялдуул зохицуулах вэ гэдэг л одоо толгойн өвчин болоод байна. Нөгөө боловсролын хууль мөлөөс нь гадуур юм ийгээд альсэл одоо нөгөө яамныхын бодлогоос өөр юм ийгээд унангууд одоо энэ маань бас явахгүй болчих магадлалтай шүү дээ. Тэгэхээр манай энэ боловсролын энэ тогтолцоо суур өөрөө болоод ирэхлээр ерөөсөө үнэхээр үнцээрээ буруу юм байна л гэдгийг л би ер нь ойлгочтой. Бяс нэг төстэй жишээ хэлье. Миний нэг таньдаг багш байдаг. Мундаг одоо маркетинг чиглэлээр олон жил ажилласан, Америкт, Монголд ажилласан, Америкт бас маркетинг чиглэлээр их сургуулаа төгсөөд бас American Whole Foods гэх компанид захирлаар ажиллаж исэн. Тэр хүн маркетингийн суур мэдлэгийн 3 сарын сургалт хийж байгаа. Тэгээ тэр сургалтанд 3 сар сураад миний бодлоор би өөрөө тэр сургалтын төгссөн. 3 сар манай Батчаргал багшийн сургалтанд 3 сар суугаад ер нь 4 жил бакалавр сурах дүүд бүр түүнээс илүү мэдлэг өгж байгаа юм бол миний хувьд бол. Тэр юу гэвэл
бас боловсролын систем 4 жил ингээд хүн цаг алдж ирснаас яг жинхэнэ мэдлэг сурмаар байвал нэг 3 сар одоо яг таны сургалтанд одоо заавалчгүй аялал жуулчд 3 4 жил сурах шаардлагагүй. Тэгээ таны 3 сарын сургалтанд суугаад шууд одоо аялын хөтөлбөрөөр ажиллах боломжтой байгаа. Тэг яг ингэж үнэлсэнд баярлалаа. Ер нь бол аялал жуулчлалын сургалтыг зөвхөн хөтөж гэж харж чаддгүй шүү дээ. Би сүүлийн үед бол яаж харж байгаа вэ гэхээр олон жил ингээд 10 хэдэн жил гайд хийсэн хүн тэг хөтөж орчуулагч хийсэн хүн хүртэл манай сургалтанд ирж суучаад ингээ гайхаад өөрийнхөө одоо ажлыг ингээд тэг дутуу хагас сэдгээ ойлгоод ч юм уу мэдлэг юм хүм дутуу байгаа ойлгоод гардаг. Ерөнхийдөө бол манайхыг төгссөн төгсөгчд дотроос би бол нэг тийм сэтгэл хангалуун бус байсан юмыг бол нэг яг хөө жишээ байгаа л ахaltaа 3000 хүн дотор ч одоо баг 200 бол магадгүй одоо муулжиж болох юм. За нэг 2800 бол ямар ч л сэтгэл хангалуун гарсан байх гэж би бодод байгаа. Гэхдээ зарим хүмүүс одоо тэгэхээр заавал намайг нэг ажлын байртаа болгочих юм шиг хандаад байдаг те. Гэтэл үнэхээр өөрөө тэр ажлын байрандаа тэнцэхгүй тийм хүмүүс байгаа шүү дээ. Ямар ч хэлний мэдлэггүй орж ирчээд ажилд оруулж өгсөнгүүгээд ингээд зүтгэжсэн үнийг хүртэл би мэдчихэв. Тэгээ би өөр гайхаад аялал жуулчлалын салбарт гадаад хэлний одоо зайлшгүй шаардлагатай юу шүү дээ салбар шүү дээ те. Тэгээд ингээд зөвхөн аялал жуулчлал гэж ингэж харахгүйгээр өөр бусад хүмүүсийн сэтгэл маш их байдаг л да. Танаас сургалтанд суугаад би гайдынхаа ажлыг хийж чадаагүй ч гэсэн нөгөө өөр ажил дээр ингээд очисон чи тэрс амьдрал дээр аягүй хэрэг боллоо, ажил дээр хэрэг боллоо гэдэг ингэж ярьсан жишээнүүд бол их байдаг. Би энд бол аягүй баярлдаг. Ер нь бол энэ сургалт зөвхөн аялал жуулчлал гэдэг үгэн доор л явагдаад байгаа болохоос ер нь монгол хүн бодвол бас ингээд сонсчих юм бол нөгөө 10 жилдээ ойлгоогүй байгаа түүх ч юм уу те оюутан байж байхдаа ерөөсөө ойлгож ухаарч амжаагүй байсан тэр монгол бахархал тэр бүх юмнуудыг бол ингээд ойлгоод гардаг гэдэг утгаараа бол айгүй ач холбогдолтой гэж бол хараад идэгэн. Айгүй чухал сургалт ер нь. Хүний амьдралыг хүртэл ингээ оронгоор нь өөрчилсөн тохиолдол хүртэл байна шүү дээ. Би бас энд нэг юм ярина. Одоо жишээлбэл би чинь 73 74-д сууж исэн. Эхлэл дээр. Нэг хэдэн хүүхдүүд байсан юм аа. Одоо ингээд 3 сарын хөтөлбөр дуусангууд нөгөө тесттэй өгдөг шүү дээ. Тий. Тэр тестэн дээр одоо тэргүүн байр эзэлжсэн хүмүүс рүү би ярьжсэн холбоотой. За тэгээд яасан гайдаар ажиллаж нөгсөн чи ерөөсөө одоо тестэн дээр мундаг баг хамгийн дээд оноо авсан мөртлөө компанид дээр очиод ерөөсөө тэнцэж чадаагүй. Би гайхаад байсан. Ямар сони юм бэ? Компанид хардаа ингэдэг байхгүй юу? Одоо манай аялал жуулчлалын салбарын нөөцөл бол одоо тэг хүний нөөцийг ингээд компаниудын одоо удирдлагууд ерөнхийдөө яаж сонгож ажилд аваад байна вэ гэхээр хандлагыг л харддаг. Хандлага. Тэг хандлага гэдэг юм нь юу вэ вэ гэхээр альваад хандж байгаа хандлага байхгүй яа. Тэрнээс ш одоо би мундаг гээл те би одоо нэгдүгээр байр эзэлсэн. Би одоо энэ сургалтыг одоо хамгийн өндөр оноотой төгссөн. Тэгэл би шууд ингээл гайд болох хэрэгтэй ч гэдэм үү. Эсвэл би шууд энэ үнэлэгдэх хэрэгтэй гэж бол ингэж бодож байгаа энэ буруу. Би ч гэсэн ялгаахгүй адилхан ингээд хүнийг ингээ ажилд авахдаа юуг нь харддаг гэхээр дор хаяал яаж мэдлээ нэгдээс нь ахвал харна. Ер нь бол хэлэхгүй шүү дээ. Зарим нь бол хэлэхгүй шүү дээ. Зүгээр л энэ хүний бие авч явж байгаа байдал тэгээ суучаад ширээний ард суучаад ярилцаж хөөрчөөд гарахтаа тэр саналаад түлхэж гин үгүй тэр чигээр нь хаяад гараа явчих чинь үгүй ингээл наацх айгүй олон юм ин захирлаа зүгээр энгийн нюансууд. Тийм юмд хандж байгаа хандлагыг хараад байдаг байхгүй юу. Ер нь аялал жуулчлал бол хүний амьдралтай маш ойрхон гэртээ хийж байгаа бүх үйлдэлийг аялал жуулчлалаар бас хийж идэг. Жишээлх юм бол одоо кофе өөртөө найруулад уун шүү дээ тэрийг яг л жуулчинд кофе найруулаад өгдөг. Бид нэр одоо ингээд нэг газар одоо очиод байж байхдаа жишээлх юм бол ордер хураах ч юм ачаа тийшээ янзлах ч юм уу те энэ бүх юм чинь гэртээ хийдэг л үйлдэл байхгүй ерөөсөө. Тэгэхээр тэр хүний хүмүүжлийг нь хараад байна гэсэн үг шүү дээ. Энэ хүн альва юмд яаж хандж байна гэдэг тэр хандлага нь л ерөөсөө яалчихгүй ажлын байртаа болгодог. Би бас заримдаа гайхдаг юм. Манай сургалтыг ингээд нөгөө айгүй муу төгссөн. Одоо юу гэдгийг ингээд оноо багтаа төгссөн. Тэгээ ингээ харахаар за энэ гайд бол чадах болоо яах вэ гэл ингээ бодж итэл нөгөөтг нь бүр юм хар бур амьдралд ингээ сурцсан те айгүй тийм хандлага зөв тэгэл юмд айгүй тийм сэтгэлээр ханддаг ядж захаа шал угаахт өөртөл мөхөд уучдаг болохоор магадгүй тэрийг бодоод ажилд авчдаг байж магадгүй шүү дээ хүний өөрийнх нь хандлага байхгүй тэр ерөөсөө тэрийг л хардаг тэрнээс шичний мянга мундаг байгаад өнөөдөр ингээл хүний өдөөс хар сууж байхдаа ингээл нэг түг таг нэг амар их цантай те ингээ хараас ингээл нэг тийм педгэр маягийн харилцаад ах юм бол тэр хүний хизээч ажилд авъя гэж бол ямар ч юм бодохгүй л дээ. Энэ бол одоо бол хардаа нөгөө сэтгэл зүгээ өөрчлөе, хандлагаа өөрчлөе гэж яриад байгаа ч юм даа байхгүй. Өнөөдөр нөгөө би түрүү хэлжсэн 1870-аад оны үеийн тэр нөгөө Англид үүсэн цэжлэлтийн тий
одоо нөгөө боловсролын систем дээр чинь ерөөсөө дэлхий явсаар байгаа сая 1970 онтой залгуулаа тий. Тэгээд 80-аад оноос хойш дэлхийн хандлага ямар орж ирсэн бэ гэхээр нөгөө сэтгэл зүй рүү ороод ирсэн байхгүй. Сэтгэл одоо зөв дээр суурилсан боловсрол гэдэг юмруу ороод ирсэн. Жишээлх юм бол нэг сургууль дээр нэг олимпиадад төрүүлсэн хүүхэд байлаа гэж бодоход тэр олимпиадад төрүүлсэн хүүхэд өнөөдөр одоо сургуулийн нөгөө нэг одоо од болоод хүн болгон мэдээл одоо тэр айгу мундаг гэл энэ нэстэ гавл толгойтой гэл ингээл яриад тэрийг ингээд сургууль даяар мэддэг болчихж штэ тий. А гэтэл одоо магадгүй хичээлээ таслаад яваад байдаг нэг хүүхэд одоо юу гэдгийг цаана хичээлээ таслах шалтгаантай байж болно шүү дээ. Хин нэгэн одоо ядуу зэдүү амьдралтай нэг өвөө эмээ хоёрт ч юм уу таслаад гэр мөрийг очиж угааж цэвэрлээд ч юм уу ингэж байгаа тэр одоо тийм хандлага гаргаж байгаа тэр хүүхд яагаад сургууль яваад байж болдгүй юм жишээ тий. Тэр сайхан сэтгэлээрээ ч юм уу эсвэл хүн тусалснараа ч юм уу тий. Манай нэг хандлага болоод нөгөө хандлага өөрчлөе гэдэг чинь энэ байхгүй. Ерөөсө бид нар ингээд нэг тийм одоо юм болгонд төрүүлсэн альсэл одоо хамгийн өндөр оноо авсан айгүй мундаг төгссөн онц төгссөн альсэл одоо нэг олимпиадад төрүүлсэн альсэл нэг тэмцээн уралдаанд 1 2 3 дугаар байр эзэлсэн хүмүүсүүдийг бид нар айгүй мундаг гэж хараад байдаг. Энэ хандлага чинь өөр буруу байхгүй. Дэлхий өөрөө энийг чинь одоо буруу байна гэдгийг хэлээд байна шүү дээ тий. Айгүй олон жишээн дээр хэлж байна. Тэгэхээр энэ хүмүүсүүдийг энэ уралдуулдаг одоо сошиал орчинд ярьж байгаа энэ хүүхдийг энэ багаас нь ингэж айгүй тийм нэр дүрэн дуртай болоод маш их тийм одоо нэг юмд ингээл заавал нэг юм өгдөг тий. Тэр нэг юм өргөмжлөл гэдэг нэртэй заавал нэг хаанаас ч юм ингээд дэлгүүрт ороод худалдаад авдаг баахан медаль. Тэр ямар шаардлагатай юм тий. Энэ төр бол ерөөсөө аюу тийм буруу хандлага. Тэгэл ерөөсөө монголчуудын нөгөө нэг гэртээр үеэс ахуулаад байсан нөгөө нэр төрн дуртай ямар нэгэн байдлаар олонний дунд ингээл нэг магтуулах дуртай. Тэр юм чинь л одоо биднээс ерөөс салахгүй л ингээл зовролдоод бидний амьдралд эргэл харахад манай нийгэмд бол аюу юм сөрөг гай болоод яваад байгаа байхгүй. Бид нар энээсээ салах хэрэгтэй л тий. Таны хэлж байгаа энэ талаар бүр ном байгаа Carol Dweck гэдэг Америк сэтгэл зүйч хандлага юуны хандлагын хүч гэдэг the power of attitude гэдэг ном байгаа. Тэрэн дээр ер нь бол 2 том яа байгаа. Нэр нь бол одоо хаалттай хандлага. Одоо тий чи мундаг юм байна. Чи үнэхээр супер шүү. Чи хамгийн сайн гэж эцэг эхчүүд хүүхдтэй хэлдэг. Нөгөө талаар одоо чи маш их хичээсэн байна. Тэгээд энийг бол өсөлтийн хандлага. Тэгээд бас хүн болгон юу бос хүмүүстэйгээ одоо харьцуул өөрийгөө бос хүмүүстэй харьцуулахгүй. Харин одоо за би өнгөрсөн жил ямар байсан бэ? За энэ жил би өнгөрсөн жилээс өөрөөсөө илүү байхыг хичээе. Өдөр болгон хичээе. Сурыг. Юу нэ хийж байгаа хөдөлмөрлийг нь үнэлэх түүнээс бол хүн гэдэг утгаар нь чи үнэхээр мундаг шүү гэж хэлэхгүй зүгээр чи маш олон цаг зарцуулаад маш мундаг ажилласан байна гэж хэлвэл арай өөр байдаг. Тийм шүү дээ. Наад ч юм байхгүй. Чи мэдчихэж байгаа шүү манай англи хэлний сургалт яаж явагддаг те. Манай их жаргал өгшийг мэдчихэж байгаа те. Их жаргал өгшийг би ингэдэг байхгүй. За энэ одоо залуучууд за жишээлх юм бол тэр одоо хүүхдүүд бол тэр хоёрт юм бол айгүй сайн шүү дээ явах шиг л одоо тэгдэг те. Тэгээ нөгөөхдийн ингээ харахаар нөгөө хилэн ингээд нэг тийм сайн биш. А тэгсэн мөртлөө тэрийг яагаад сайн гэж хэлээд байна вэ гэхээр ерөөсөө нөгөө тэр одоо гадаадл дээр явж байгаа тэр 2-7 хоногийн тэр дадлага дээр тэр хүүхдийн гаргасан тэр сэтгэлийг амар үнэлсэн. За энэ хүүхдүүд бол яг энэ чигээр явах юм бол энэ бол өстой жинхэнэ гайд болж чадна. Гэтэл нөгөөх нь ингээд нөгөө англи дотроо ингээд үзэхлээр нөгөө бусад ингээд айхтар одоо англи хэлний тийм бүр амар ингээд абээгүү одоо ярьж байгаа чөлөөтэй ярьж байгаа тэр одоо залуучуудын төвшөнд хүрэхгүй тийм тэгсэн мөртлөө тэр нөгөө гэрийн даалгавраа хийгээд ирж байгаа тэр сэдвээ ойлгоцсон байж байгаа ярих гэж хичээж байгаа хазгаан мөрөч гэсэн тийм тэр нөгөө би заавал ярина би энэ даалгавраас зогтоож болохгүй гэж хандж байгаа тэр хандлага нь л ерөөсөө тэр хүнийг л бол жинхэнэ гайд болгоно гэж тодорхойлол гаргаад ирж штэ. Эгчрэл багшийн арга барил болоод ирэхлээр хин нэгэн хүний урмыг хугалах биш. Тэ хичээж байгаа хүнийг одоо дэмжих. Дээрээс нь одоо тэр нөгөө нэг айгүй мундаг гэж өөрийгөө бодсон залуучуудын одоо тэр нөгөө хандлагыг те та нар ингээ мундаг байж болно. Гэхдээ та нар бас энэ хүн шиг хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг тэр юугийн те сэтгэлгээгийн тэр ойлголтыг нь одоо тэдэрт ойлгуулахын төлөө тэр хичээл явдаг. Тэгэхээр нөгөө манай зарим одоо нөгөө ресерчнер ингэдэг байхгүй би ямар ч англи хэлний мэдлэг байхгүй шүү дээ. Би ямар ч хэлний мэдлэг байхгүй. Тэгээд би зүгээр монголоор ярьж болох юм уу? Энэ сургалтанд чи сууж болох юм уу? Эдэр гэж асуудаг хүмүүс байдаг байхгүй. Хамаагүй бид нар хамаагүй ороод ир гэдэг тийм үү? Яг хөө англиар ярьж чадахгүй ч гэсэн тэнд өндөр ингээд англиар явж байгаа тэр хичээл дээрээс үг тогтоож авах гэдэг чинь өөртөө эрдэнэ шүүрж байгатай адилхан зүйл шүү дээ. Бид нар нэг гадаад талаар нэг ганц шинэ үг сурахыгаа л бид нар яг эрдэнэстэй болж ийн гэж бодож чадахгүй л бол тэр утга байхгүй. Тийм үгүй юу? Тэрийг тоохгүй байж ерөөсөө болохгүй байхгүй. Та бас нэг юм шилжижсэн. Одоо яс нэг юм хоёр юм ярмаар. Нэг нь юу вэ гэвэл одоо англи
Герман, Хятад, Солонгос хэл дээр яг хэлний хичээлүүд оронгууд нь юу славар өгдөг ч гэдэг лавлах. Бүх одоо томьёонуудаа тэр нь бол супер. Давхар та нэг гайдын тухай ярьж таны нэг сургалтанд сууж байсан. Ерөөсө огт хэлэхгүй мөртлөө амар мундаг хоол хийдэг ч юм уу. Тэгэнгүүт энэ тэр хоолороо баг аялаа аваа явуулдаг хүмүүсийн тухай ярьж байсан. Тэгээд тэр залууч нь тийм шүү дээ нөгөө ямар ч гадаад хэлний мэдлэг байхгүй. Тэгэл тэгсэн мөртлөө манай сургалтыг төгссөн. Тэгээд тэр сүултээ аяллаа аягүй мундаг тоогооч болсон шүү дээ. Яг л тэр ерөөсө хоол хийх дуртай. Тэгтээ тэр одоо англиар ярьдаг болсон шүү. Тэр үедээ юу ч мэдэхгүй байсан. Одоо бол аягүй мундаг тийм одоо тэ нөгөө хоолтой аяллуудад явж байдаг. Тэгээд дээрэс нь бас өөрөө оролцоор аваад мэдээж хэрэг тэр орчин нь өөр ингээл англи хэлний орчин юм чинь тэгэл нөгөө сайхан хөөрхөн ингээд нөгөө ярьдаг болсон, ярианы хэлтэй болсон. Пошт бүр ийм зүрд зүг гэдэг. Шэзжоондаг доо серца монгол хэл рүү орчуулах юм бол одоо ходоодроос шууд зүрх рүү орж болдог. Тийм шүү дээ. Яг өөр тэр нөгөө хоолнд ингээд сэтгэл нь шингэсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг жуулчтан дэгдэг гэж байна. За өнөөдөр өдөр тийм хоол гэсэн. Одоо орой ясна яаж тавган дээр хоолоо яаж тавих бол гэдэг. Тэр чинь баг ингээд нэг хөдөө явж байгаа мөртлөө тавган дээр хоолоо хүртэл тавихтаа айгүй дизайнлаг тавьд юм байна лээ. Тэгээд бүр ингээд нөгөө жуулчдаа бүр ингээд хайрлагдчихсан тийм л одоо гайд бол чадсан. Тэгэхээр нөгөө хүмүүсийн нөгөө тэг хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингэх гэдэг юм чи айгүй чухал шүү дээ. Одоо би бас ингээд өөрөө хаяа зэврэхгүй тулд яг л би аяж хүртлийн одоо бас багш учраас хаяа нэг компанийн шагмаар ирсэн тийм би ч өөрөө Япон хэлтэй тийм Япон жуулчдаа бас аваад ингээд нэг жилд нэг хоёр удаа ингээд гараад ерөнхийдөө байдаг дандаа явдаг байхгүй юу хаана юу өөрчлөгдөж чинь яаж нээж ийн гээл те өөрөө нэгсэндээ хөтөж явж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ явж байхдаа би шавнартайгаа маш их тааралдаг энэ тэнд журсны бааз мазууд дээр те. Гэтэл яг ингээд бүр ингээд түгнаг тагнаг гэл бүр ерөөсө бүр ингээд гацаад байгаа хүртэл ингээд гай тэгээд яваад ахыг ингээд аюу тааралддаг байхгүй юу. Тэгэл бүр гээ гайхаад гүчи минь гайд болцсон уу гэл тэгэхээр харин тийм багшаа би ингээд гайд болцсон. Ямар байна гэсэн энэ хүмүүс надад аюу хурам зэрэг өгж байгаа гэд. Тэгээд тэрийг ингээд би ажиглахаар яадаг вөхлөр тэр баян ингээд гүйждэг. Яаж юм нэлэр ерөөсөө л ингээд нөгөө өөрийнх нь хилэн мүү яана жуулчандаа голөгдоод уурлуулчихгүй гэдгийг мэдчихэж штэ тэр чинь тий. Тэгэнгүүт нөгөө чи станаар ингээд бүр ингээд өглөө босгоос нь ахвал орой унтаг хүртэл тэр жуулчд юу үзэж байгаа тэгэл энд яг нүдэнд нь өртөөл явж идэг тий. Хоолн дээр хамгийн түрүүнд ирсэн ингээд энэ яаж ч л ингээд тий нөгөө үйлчлэгээ тэгэл талхын зөөгөөл аль эсвэл одоо нөгөө баазын тэр нөгөө хоол зөөж өгдөг юу байж байгаа шүү дээ ресторан зөөгчөж байгаа шүү тэрний ажил туслаад ингээл гүүгэлтэй энэ байдал нь жуулчд таалагдаад байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэлэн мууч гэсэн нөгөө жуулчд нь за энэ залуу хүүхэд одоо тий хичээж гин энэ одоо бидний гайд хэдийгээр биднэрт одоо олигтойсоо мэдээлэл өгөхгүй байгаа ч гэсэн энэ ингээд хичээж байгаа сэтгэлийг бид нар үнэлэх ёстой гэдэг ингээд нөгөө жуулчд нь зэмлэхгүйгээр тэр одоо залуучуудад те урам зориг өгөөд ингээд аваа явцдаг юмнуудыг би зөвхөн бас зөндөө харж исэн л да. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг юунд нь болоод байна гэхэлээ мэдээж хэрэг хэлж чухал мэдлэг чухал тийм үү. Гэхдээ бас хүний хандлага гэж нэг юм айгүй чухал байна. Хандлага зүтгэл сэтгэлтэй энэ юм бодвол ерөөсөө яалтж авахгүй л бараг л нэг номер тавигдаад шүү дээ тийм. Өөрчлөгийн одоо энэ насны чинь тийм. Би бас нэг юу анзаарсан бэ гэвэл ер нь би ер нь Монголд 100 болгон ирээд хөдөө явахдаа бол нэг юм дээр л боддог гэсэн. Хариун цэвэр яг үнэ. Жорлон. Тэгээс ингээ анзаарангууд ер нь дийлэнх баазууд нь амар гоё сүрхий тавилгатай гоё ормоор телевиз энэ дээрээ мөртлөө ариун цэврийн асуудал нэн тэргүүн хамгийн чухал юмыг юм дээр анхаардаг. Энэ талаар та ярьж өгөөч. Энэ бол ерөөсөө манай салбарын хамгийн одоо эмзэг сэдв. Тэгэл түрүүний миний хэлдэг байхгүй. 13 дугаар зууны үеигээрээ л амьдрмаар байгаа мó л гэж асуумаар. Ерөөсөө монголчуудаас. Тэр одоо нөгөө гуан зочлуулж байгаа хүн те тэр одоо нэг сансар мансар гэдэг одоо ийшээгээ энэ ер нь төв зам дагуу ингээд нэг ийм хоолны газрууд ажиллаж байгаа тэр хүмүүсүүдийн тэр хандлага имийг өөрчлөмөр. Тэд нар сэтгэлгээг өөрчлөмөр байгаа байхгүй. Тэд нар ядаж үсмэсээ шуугаад боочдаг те. Тэгээд нэг цэвэрхэн хумс момс нь хэрэггүй. Тэгээд нэг ирэм биш те. Үйлчлэгээний газар ч юм одоо бүр гэрийнх нь зуны палачиг юм өмсцэн тэгэл хоол мол зүгэл явж идэг. Ингээл тэгэл тэр галтгоонд ажиллаж байгаа тэр ингээ хүмүүсүүдийн байр байдал тэр галтгоонд ингээл гэр бүлэрээ ороод ирсэн. Найз нөхдөд нь ороод ирсэн. Хүүхдүүд нь орилолдоо те. Ийм юмыг бол гадныхан бол ойлгохгүй штэ. Гадныхан битгий хэлдэ одоо ингээд манай монголчууд чинь ингээд гадагшаага гараад бас соёлжоод гадаад орнуудаас сураад ирсэн Монгол хүн чинь өөрөө өөрчлөгдөд байна шүү дээ. Гэтэл энэ өөрчлөгдсөн шинэ монголчуудын өмнө тэр нөхдөд яг 13 дугаар зуун шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ энийг одоо бид нар ингээ яаж өөрчлөх юм бэ гэдэг. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Би боцсон байхгүй. Яагаад тэр хүмүүсийн буруу биш гэж хэлээд байна вэ гэхээр би зөвхөн ганцхан жишээ хэлээ.
Би Дорнод аймгийн аялал жуулчлал дээр зөвлөхөр ажилладаг. Тэгээд Дорнод аймгийн одоо нэг 60 30 40 хүнтэй ингээл хамт юу явж байгаа юм л да, манжуур яваал, хайлаар яваал, дандаа юм вакуум сургалтанд ингээд явж байхдаа би өөрөө нөгөө автобусын дотор ингээд өөрөө гайд хийж өгж байгаа байхгүй. Тэгээ ингээ өгөхдөө би Дорнод аймгийн одоо нөгөө түүхээс нөсөөлөлтэй бүр ингээ Дорнод аймгийн одоо Чулуун зэвсгийн Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг ярьж байна. Яг тэр нутаг дэвсгэр дээрх одоо түүх нь өөрөө болоод ирэхлээр ерөөхдөө дунд Чулуун зэвсгийн үеэс ахуулаад ингээд ерөнхий олдурууд ингээд эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүдээ танай аймгийн энэ сумын тим одоо олдур шинэ Чулуун зэвсгийн үед хамаарах ийм олдур энэ хүрэл зэвсгийн үед хамаарах ийм олдурууд чинь өөр бусад одоо Монгол орны төв хэсэгт байгаа, баруун хэсэгт байгаа олдруудаас ийм юмараа ялгаатай юм шүү гэд ингээ яриа авахаар нөгөөдөл нь бүр ингээ гаахаад, ангаагаад миний амьдрдаг суманд манай гэрийн хаяанд үж байгаа энэ бус чи ийм юм байсан юм уу гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр монголчуудад ялангуяа хөдөө орон нутагт амьдарч байгаа энэ хүмүүсүүдэд маань хандсан сургалт алга. Боловсролын олгодог юм нь алга. Тэгэхээр сургалт хэрэгтэй юм. Энэ хүмүүсүүдийн нүдийг нээх хэрэгтэй юм байна. Та ийм газар нутаг дээр амьдарч байна. Та одоо өнөөгийн нэг юм байна. Та ийм болох ёстой гэдэг ийм сургалтуудыг л бид нар хийхгүй бол мянга тэрийг тэр хүмүүсүүдийг шүүмжлээд эмэр авахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө миний хэлээд байгаа энэ байхгүй. Бид нар одоо ерөөсөө шат чатандаа ерөөсөө л шууд боловсролын одоо ингээд тэр хүмүүсүүдийн хандлага юмнуудыг өөрчлөх тийм сургалтуудыг тэр нас хамаарахгүй бүгдэнд рүү ингэж оруулахгүй бол одоо яг ийм хоёр ийм ертөнц үүсэж байгаа байхгүй. Тэр хоёр ертөнц нь нэг хэсэг нь Улаанбаатарт амьдарч байгаа, нөгөө төдийгөө шоолол, юуг шоолж ин гэхээр нөгөө оркууд гээл те. Хар маас энэ гэл одоо нөгөө нэг тэр хүнийг ингэж орк гэж хэлж байгаа, хүнийг тэр хар маас гэж хэлж байгаа хүмүүсүүд нь өөрсдөө яг нэдэр дээр амьдрал дээр яг жинхэнэ өөрөө яг тийм л хүн байгаа. Тэг яаж амнаас нь багтаж те тэр үг гараад байгаа юм. Айгу би одоо ингэж янз бүрийн байдлаар шүүмжилдэг. Гэхдээ миний амнаас хизээж нөгөө хар маас чинь нөгөө тэнгүүд чинь нөгөө оркут чинь гэдэг үг миний амнаас гардаггүй. Миний Facebook сошиал орчин дээр надаас гардаг тийм үг байхгүй. Энэ ингэж хэлж байгаа хүмүүс өөрөө өөрсдөө ер нь бол би бодох ёстой гэж бодоод байдаг байхгүй. Тэр үнэхээр тийм мундаг хүн үү? Тийм боловсрцсан хүн үү? Бүгдийг ойлгоцсон хүн үү? Тэ? Тэр одоо үнэхээр одоо тийм гэгэрцэн хүн үү? Тэ? Гэдгээ ингээд тэгээ тэр хүний ингээд тэр орк мог гэж бусдыг дуудаад байгаа. Тэр одоо хар маас заас гэд ингээд жиргэн дээр ингээд жиргээд байгаа тэр хүүхнүүд энэ трийг ингээд тэр хүмүүсд ингээд харахаар өөрсдийг нь ороод харахаар тэр юун дээр нь ямар ч гоцгоод юм байхгүй. Зүгээр л ингээд нэг тархины юм хоосон. Зүгээр л нэг юм оюуны хоосралтай нэг юм дүр хэсгсэн те нэг ийм л нөхөр байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг өөрсдөө мэдгүй байгаад байна л да. Тэгэхээр эдгээр яадын хэлээр нөгөө одоо уншдаггүй, боддоггүй, сэтгэдэггүй те. Тэгээл одоо нэг иймэрхүү юм биччихэл бусад таалагдана гэж боддог энэ сэтгэлгээ энэ нь бол надад их өрөвдөлтэй харагддаг. Ингээд харахад бол нэг өнцгөөс ингээд харахад бол тэгэхээр энэ хүмүүсүүдийн одоо энэ хандлага юмнуудыг өөрчлөхийн тулд одоо ерөөсөө л сургалтууд л хэрэгтэй. Би бол одоо ялангуяа манай энэ зорчлох хөгжлөгийн салбарын сургалт бол маш хүчтэй явагдасаа гэж боддог. Бид нэр зүгээр барменыг бид нар бэлтгэдэг баймаар байна. Зөөгчийг бас бэлтгэдэг баймаар байна. Хүнтэй үйлчлэгтэй. Бариста. Тийм, тэдрийг бүгдийг бэлтмээр байгаа байхгүй. Тэрийг бүр ерөөсөө мэрэгжлийн түвшинд бэлтмээр байгаа. Тэр одоо нөгөө хөдөө орон нутагт гуан зарцуулаад байгаа хүнийг сургалтын суулгамаар байна. Тийм. Тэр гуанзандаа одоо тэр угаалтурыг ямар байдалтай тавих хэвтэй, яах хэвтэй, яаж арчид цэвэрхэн байх энэ ийм сургалтууд хийх хэрэгтэй байгаа байхгүй. Сургалт оруулахгүй бол ерөөсөө бүтэхгүй. Манай малчид дээр бас аюух сургалт хэрэгтэй. Яа тэгэл малчид өнөөдөр ингээл ингэдэг байхгүй бид нар хэдэн мянган жил малаалаад ирсэн. Энэний одоо дүнд бид нар өсөөчгүй яачгүй та нарыг тэжээгэл аваа явж байгаа юм гээд байгаа штэ. Зөв л зөв тэдний хэлж байгаа тэр тим юм хэлж байгаа хүмүүсийн буруу гэж хэлэхгүй. Тэнгүүтээ намайг ингэж байгаа байхгүй юу? Чи одоо мал дээр гарч үзээгүй малж үзээгүй байж юугаа хуцаад байна гэж штэ тий. Би хуцаагүй би зүгээр ярьж байгаа тий. Гэхдээ болоод ирэхлээр би хэрвээ тэр хүний оронд малчин байсан бол гэж би бас өөрийгөө оронд нь тавьж үзэн штэ. Би бол хамаагүй илүү ажилласан. Хамаагүй илүү өстэй гялалзуур одоо үдээд бол би хэрэг өөрийгөө малчин байсан болж гэж төсөөлөх юм бол би бол амар мундаг фермер эмэгтэй болцсон байгаа л гэж би бол бодно өөрийгөө. Би тэгж харж чадчих. Гэтэл тэр хүмүүст бол тийм юу алга шүү дээ. Одоо сэтгэлгээ алга байна. Тэ? Тэгэл юмд бол бид нэр хөдөө хөхөрч гадаа гандаж яж байгаа хүмүүс гэл ингээл өөрсдөө бүр дандаа тэгж ярьдаг. Гэхдээ би одоо ингээд даахгүй яваад байгаа юм. Тэ? Би өнөөдөр хүртэл энэ 10 20 жилийн хугацаанд ямар ч бэрхшээлгүй амьдарч ирсэн хүн юм уу? Үгүй шүү дээ. Хүн өөрийнхөө одоо амьдарч байгаа тэр туулж байгаа бүх юм дээр л тодорхой хэмжээгээр яг тэрэнд нь тохирсон бэрхшээлүүд те тэрэнд нь бэрхшээлгүй амьдрал гэж юусаа байхгүй. Надад ч гэсэн зовлон зүдгүүр зөндөл байсан шүү дээ.
Тэгээ яагаад ингэж ийм одоо тууширсан байдлаар хараад идэг юм бол яагаад заавал одоо ингэж өөрсдөө тэгж амар одоо өмөрч дайрдаг юм бол энэ төр тэгээд ерөөсө бодож үзэхгүй л юм л да. Тэгэхээр энэ маань одоо миний хийж байгаа ажил нийгэмд ямар үр ашигтай, ямар сөрөг нөлөөтэй, юу энэ болохгүй байгаа, юунд нь те ямар юм сайжруулад байгаа, ямар юм муужруулад байгаа гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Тэгж бодохгүйгээр ингэж яваад иж болохгүй байхгүй. Тэгэхээр хүмүүс бодохгүй байна, харьцуулахгүй байна, өөрсөндөө дүгнэлт хийхгүй байна. Өөрийнхөө талаар ерөөсөө ингэж бодож чадахгүй байна. Бодох ёстой. Одоо ингэж дэлхийд төрч янз бүрийн одоо муу мухай зүйлийг бий болгож байгаа тэр уралдалт оройдлыг бий болгож байгаа хүмүүс хоорондын харилцааг эвдэж байгаа зүйл бол ерөөсөө л нэг 5 юм л байгаа шүү дээ. Би шашны хичээл дээр таамарсан ажилласан. Яг өгтөн бол энэ том шашнууд бүгдээрээ нэг л юм номлодог байхгүй юу? Зүгээр яг номлож байгаа арга зам нь л өөр болохоос шүү дээ. Эцсийн дүндээ яг нэг л зүйлийг хэлдэг. Хүний сэтгэлээс гардаг 5 янзын хор байна гэж тий? Өөр бухимдал гэж нэг юм байна. Хүн уурлахаараа буруу юм хийдэг гэсэн үг шүү дээ. Тэгээ шунал тачаал гэж нэг юм байна. Шуналтай уучраас тэр өөр юм хийгээд юм гэсэн үг тий. За тэгээд одоо бардам сэтгэл гэж нэг айхтар юм байна тийм үү. Ингээд энэ одоо нөгөө нэг хүний сэтгэлээс гараад байгаа энэ юунуудаа энэ 5 хорынхоо юг энэ 5 хор л байхгүй болчвол одоо амьдрал хүмүүсийн харилцаа сайхан байна л гэдэг юм хэлж байгаа шүү дээ. Амьдрал одоо төвгүй болоод ирнэ л гэм хэлээд байгаа шүү дээ. Тэгэл одоо хүмүүс шунлаасаа болж л нэг нэгээ хорлж идэг. Атаачтай байна тий. Атаачтай бол одоо тэр 5 хорны чинь нэг нь бас. Тэгээ би энэ 5-ыг ингээ өөрөөсөө асууж үзэж байгаа байхгүй. Надад энэ 5-ын аль нь байна гэд ингээ. Тэгэхээр надад энэ 5 хорын 2 нь байна. Тэгээ нэг нь болоод ирэхлээр байна гэхээр би жоохон бухимддаг хаяа. Уурладаг. Уцаарлах үе надад байна. Гэтэ яг ямар юм дээр уурлаад байна гэхээр өөрийгөө ажигласан чинь би ингээд одоо юу гэдгийг энэ хүмүүсүүдийн хилээд байгаа энэ муухай үгнээс болж ууралд юм байна. Жишээлх юм бол одоо нөгөө балер муухай хараалын үгнүүд байна те. Тэгээд дээрэс нь би нэг такси явах гэдэг ингээд би ингээд такси зогсож байгаа шүү дээ. Тэгтэл таксин дотор ингээд таксины үйлчлэгээ үзүүлж байгаа мөртлөө өөрөө ингээд тамхи татцсан явж байгаа байхгүй. Тэнгөт нэ за та тамхи татчих би тамхи татж байгаа таксин цоохгүй гэд та яв гэд ингээд хэлэнгүү сүрдэн шүү дээ ингээл те. Одоо ингэж шүү дээ те. Яг энэ мэтийн байдал надад ингээд нэг жоохон ёо ямар хэцүү юм бэ гэл ингээл би тэрүүхэн хооронд л ямар хэцүү юм бэ гэл ингээл бухимдчихдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бухимдал бол миний нэг амар том дутагдал. За дараагийн нэг юм нь болоод ирэхлээр би жоохон бардам байж магадгүй. Би бардам сэтгэлээ дарах гэж их оролдож байгаа. Яагаад л одоо би бол энэ сургалтыг бол одоо маш сайн авч явж гин. Одоо юу гэдгийг би өөрийгөө их мундаг багш ч гэдэг юм уу. Ингээл боддог юм байна л да. Энд чинь бардам сэтгэлтэй холбоотой шүү дээ тий. Энийг бол одоо мэдгүй нэг хэсэг болоод ирэхлээр бас жоохон өөрийгөө бас жоохон дөвийлгэх ч юм уу тиймэрхүү юм байсан юм шиг байгаа. Ингээд ажиглаад хараад тахтаа бол одоо бол юу гэж боддог болсон юм бэ гэхээр энэ бол энийг би байхгүй болох хэвээр багасгах хэвээр. Гэтэ хүн өөрийгөө сурталчлах хэвээр юу сурталчлах хэвээр. Энэ нийгэм чинь өөрөө энэ зах зээлийн нийгэм. Би өөрийгөө одоо сайн багш шүү гэж хэлж ижил би одоо сургалтандаа илүү олон хүмүүсийг олж авна үстэй тий. Гэхдээ бол яг хуу сүүлийн үед одоо ирэхлээр манай сургалт бол нэг айхтар тэгээ зар сурчлага тавихгүйгээр ингээд аяндаа ингээд хүмүүс ингээд бүрддэг болсон. Тэгээ энэ нөгөө сурж байгаа хүмүүсүүд ч ам дамжуулаад ярьчихж байгаа учраас ингээд сургалт маань ингээд одоо хүсэн үсэг ингээд хүнээр дүүрээд байдаг болсон л доо. Тэгээ энэ бол яг зөвхөн 13 жилийн хөдөлмөр гэж ойлгож байгаа. Урд нь бол ирэхлээр би дандаа л одоо ямар нэг байдлаар ямар нэг хэлбэрээр өөрийгөө магтж байгаа л тэгээ сургалтанд ингээд одоо хүнээ дүүргэж авах гал оролддог гэсэн бол одоо бол тэгэр шаардлага бол байхгүй болсон байна. Гэхдээ хүмүүс нэгэнт намайг хүндлээд ирж байгаа юм чи сонгоод ирж байгаа юм чи хичээлээ сайн заах хэрэгтэй л гэдэг юм байна. Тэгээ хүмүүс бол юунаас олж алдаад байдаг гэхээр атаач дүнс. Манай монголчуудын хамгийн одоо айхтар юм бол ерөөсөө энэ атаач дүн шүү дээ. Атаархаж байгаа хүн бол юу ч зохиож ярина. Энийг амьдрал дээр би бас үзлээ шүү дээ. Атаархаж байгаа хүн бол тэр хүний талаар бүр юу ч хийж зохиож ярьж магадгүй. Тэгэхээр энэ монголчуудын хамгийн одоо нийтлэг байдаг хамгийн муухай зүйл бол ерөөсөө манай энэ монголчуудын атаархал. Би энд атаархна гэж бүр арай хэтэр хэд энд. Тэгээ эн чи яаж юм гэхээр энээс одоо хизээ салах юм те. Энийг хизээ байхгүй. Энэ байхгүй олон ч хизээч байхгүй л байна. Хүн л байгаа бол байгаа л байна. Гэхдээ бол ер нь бол одоо өөрийгөө ойлгоогүй хүн бол энийг ойлгохгүй. Өөрийнхөө яг юу хийж явах хэвээр би юуг чадах хэвээр те. Би юуг чаддаг. Би юугаараа илүү хоол олж идэж чадах юм те. Би юугаараа илүү амьдралаа яг одоо төвөг багтаа болгох юм бэ гэдгийг ойлгоогүй хүн бол энэ атаачдаг гэдэг юмыг баг ойлгохгүй ч гэж магадгүй гэж би бодоод байгаа шүү дээ. Тэгээд дандаа айгүй тийм худлаа дүр зурагтай. Ингээл уулзахаараа л ингээл хушуу хамаа нийлүүлээ. Ваа миний найз гэл ингээл уулздаг. Тэр нь ингээд хөндлөнгөө сарахаар миний бүр инээд үрээддэг байхгүй юу? Одоо тэр надад айгүй инээд харагдаад байдаг. Гэтэл хүмүүс болоод ирэхлээр яаж харж байгаа юм гэхээр энэ нэст амар фрэндли ч гэдэг юм уу те. Энэ нэст хүмүүст амар гоё харилцдаг гэж ингэж боддог хүмүүс байна шүү дээ. Тэр
гоё харилцах тэр friendly байх гэдэг юм чинь шүү дээ. Харахад ингээ мэдэгдэнэ. Худлаа дүр зураг аягүй ихтэй. Тэрийг одоо бүр хизээ одоо би бол иймэрхүү юмд бол их дургүй л дээ. Тэгээд өөрөө хараад зөвхөн хажуунаас нь тэгэл дотроо зөвөр шолоо сууж идэг. Тэрнээс ш их л эвгүй муухай харагдсан юм даа гэж бодож байгаа шүү дээ. Тэг би заримдаа ингээ өөрсдийнхээ газруудад явж байгаа жоохон бухимдаад ингээ дэлгүүрийн хөдөлгөгч энтрийг загинждаг байсан байхгүй. Гэсэн чи одоо би нэг хэд хэдэн удаа ингээд дэлгүүрт ингээд орцсон явж байгаа л өөр хүндлэнгийн хүн ирээл худалдагчийг ингээд загнаж байгаа байдлыг харсан чи яа на би тест яг ингэж муухай харагдсан юм шүү дээ ингээд би ч амар ааштай хэлсэн шүү дээ одоо тэр мэрийг ингээд баг багаар байхгүй бодгол одоо тэгэл нэг энэ тэнд очиод хүн загнаад авах нь гайг болцсон доо тэгтэл бас байна хаяа бас ураад нөгөө одоо миний цагийг ингээд нөгөө дэмий хүрээд байгаа зүйлүүдтэй би бас ингээд бухимдаад байдаг. Одоо энэ дутагдлаар яаж засах вэ гэж ингээд бодоод байгаа байхгүй. Энд чинь Монгол штэ гэж би хүлээж авмааргүй шүү дээ. Энд чинь Монгол гэж хүлээж авмааргүй. Цаг гэдэг аюул чухал байхгүй хүн. Тэ цагаасаа хоцроод ирэх чинь ямар муухай. Тэгэл хүмүүс ингээд төгжил мөгжил ярихаар би юу сонсох дурггүй. Одоо манай хичээл бол яг цагтаа эхлээл явчихдаг. Тэ? Яг цагтаа эхлээл явчихдаг. Манайх ингээ 30 хүн байж хахад 30 хүний 3 нь ингээл яг 5 цагтаа байж байгаад би 3 хүнтэй байсан ч хамаагүй би бусдыг хүлээдэгчгүй хичээлээ шууд эхлээл явчихдаг. Ер нь бол ингээд аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хөтөч хүн тийм ээ энэ салбарт ажиллаж байгаа хүн цаг барихгүй байх гэдэг бол ерөөсөө бүр тэр хүн мундаг байна уу тэр ерөөсөө хамаагүй штэ. Энэ цаг барьдаггүй хөтчийг цаг барьдаггүй удирдлагыг одоогийн энэ дэлхийн энэ хурд болвол тэ хүлээж авахгүй шүү дээ. Би нэг сургалтын байгууллагад сургалтанд суух гад юу захирлуун заалгасан. Оос манай би ингээ танаа сургалтанд хамрагдсан юм аа. Тэгээд тантай хизээ уулзах боломжтой юм байна. Тэгсэн чинь яг тэр захирал нэмэгтэй хүн байсан. За миний дүү би бол цагийг маш их эрхэмлдэг. Тэгээ маргааш чи яг 5 цаг гэд манай сургалтын байран дээр хүрээ дээр. Би тэгээ 4:50 гэж очсон. 4:50 гэж очоод за яг 5 гэд заалгасан чи залгаал оос өмнө би тантай өчтөр холбогдсон юм би одоо сургалтын төвдөр чинь ирсэн байна гэсэн чи чи яасан цаг барьдаг сонир хөвгт бай. Би одоо төгжирж байна гэж хэлдэг. Ядж явахдаа сургалтын үнэ нь 2 сая төгрөгийн орчмны үнэтэй. Тэнгүүтээ яг анханасаа бүр миний цагийг үржүүлэх гэж би бол цаг эрхэмлдэг цаг барьдаг чи яг цагтаа ирч чадах юм бол чи 5 гэд хүрээд ирэнгүүтээ өөрөө хоцронгуудаа надад уурлаад байгаа хгүй да. Би ч яасан Монгол ойлгох юм. Энд амар төгжрээд байна шүү дээ. 5 дахь сургууль хайжууд ингэ бодоол. За. Нэг иймэрхүү. Үнэн шүү. Ер нь бол энэ дүр эсгсэн ийм хүмүүс маш их байна. Тэгээд мэдгүй одоо тэгэл одоо явах те тэгэл юу гэдгийг хөгжлийнх нь явцад те одоо он цагийн ярихынд бол тэр хүмүүс бол тэгэл өөрсдийгөө ойлгочих байлгүй дээ те. Нэг л одоо бизнес хийж байгаа бол надад бол одоо маш их бэрхшээлүүд байлаа. Одоо ингээд энэ бизнесийг хийхэд хүртэл ингээд хэцүү юм маш их байдаг тий. Тэрний үед үгээр би өөрөө нэг бизнесмен хүн биш юм байна. Ерөөсө багшил хүн юм байна гэдгийг ойлгоцсон. Багшийнхаа л ажлыг аягүй сайн хийх юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Хүн бол ингээд яг өөрөө яг юу хийж чадах вэ гэдгийг бодож олох хэрэгтэй л тий. Одоо нөгөө улааны шашин тий улааны урсгалд бол хэлдэг шүү дээ үзэл номлол нь болоод ирэхлээр хүн өөрийнхөө одоо сайн муу хоёр хүрдийг тий ингээд олох хэрэгтэй. Миний муу хүрдний юу юм, сайн хүрдний юу юм тийм ээ? Сайн хүрдэл хүн ингээл эргүүлээл ах юм бол одоо өөрийгөө олоод өөрийнхөө дотор байж байгаа тэр бурханлаг мөн чанарт хүрнэ л гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Би тэрийг бол яг л үнэн гэж боддог. За би танаас нэг газар зүүн хоёр асуулт асууя. Австрал төв үү, арал юм уу? Би бол тэвэл гэж боддог шүү дээ тийм. Тэвэл гэж уншиж ирсэн шүү дээ бид нар чинь. За Европ Аз хоёр хоёулаа тусдаа төв юм уу, нэг төв юм уу ер нь? Европ Аз хоёр их газраар нь аваад үзэх юм бол энэ чинь нэг цул Евраз тий. Евраз гэж явж байгаа шүү дээ тий. Зүгээр одоо Европын орнууд, Азийн орнууд гэж ярьж байгаа тий. За төгсгөл та шин ном дээр ажиллаж байгаа гэж надад хэлсэн да. Тэр талаар яриад өгөөч. За би одоо аялал жуулчлалын лавлах гэж одоо энэ Монгол орны лавлах гэдэгтэйг адилхан. Тэгээ аялал жуулчлалын лавлах гэдэг ийм ном бичиж байгаа одоо. За тэр ном маань яг энэ ном шиг тийм амар зузаан болж чадахгүй. Яг яг нэг салбар дагнсан ном учраас те. Тэгэхдээ энэ номыг ингээд эмгтгээд явж байгаад би бол дотор айгүй баяртай байгаа. Тэр болгон баярлж байгаа. Яагаад баярлаад байна вэ гэхээр 2000 оноос хойш бүх аялал жуулчлалын салбар дээр яригдсан илтгэл одоо хууль, зөвлөмж, дүрм, журам юу гэдгийг
бүгдийг одоо сөхөж харж байна, уншиж байна. Тэндээс хэрэгтэй бүх зүйлүүдийг санаа оноонуудыг дээрэс нь одоо юу гэдгийг энэ чинь лавлах гэдэг чинь шилхааны одоо нөгөө ийм байгууллагын тий таны мэдхүйн хүрээнд л энэ чинь бичих хэрэгтэй шүү дээ. А тэрнээс ш нөгөө одоо нөгөө нийтлэл бол биш. А би нийтлэлээр болоод ирэхлээр жоохон шөмжлөнгөө ханддаггүй гэвэл ханддаг, болохгүй байгаа сэдвүүдийг хүнддэг гэвэл хүнддэг. А ном бол тийм байж болохгүй. Ном бол нийтлэл маягаар бол биш. А зүгээр одоо таны мэдхүү түүх үгсэн юм байх хэрэгтэй шүү дээ. Жишээлх юм бол дэлхийн аялал жуулчлал яг хизээ яг аль биесээр үүссэн. Дэлхийн хамгийн анхны тур оператор тур эйженси хизээ байгуулагдсан. Дэлхийн хамгийн анхны яг аль бие ёсоор тийм ээ. Яг одоо аялсан. Тэр нь яг хэдэн онд аялсан юм ч гэдэм үү те. Энд чи түүх байхгүй. Тэгээ Монголын аялал жуулчлал хизээнээс эхэлсэн яасан те. За тэгээд одоо юу гэдгийг ангийн аялал гэж одоо яг юу юм? Энэ яг ан хийх гэдгийг аялал жуулчлал хэлбэрээр хизээнээс хөгжүүлж эхэлсэн. Түүх нь өөрөө дэлхийд дээр те. А Монголд хизээ эхэлсэн. Одоо ямар байдалтай байгаа юм? Дээрээс нь ангийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримталдаг дүрм журмууд гэж бий. Захирагдана тийм үү? Одоо тийм амтны тийм хорио цэрүүд байж байгаа. Ямар одоо хориот ан хийх хориотой үед гэж байна. Хураамж гэж байна. Зөвшөөрлүүд байна тийм үү? Тэр бүх юмыг одоо нэгсэнд бол одоо нэг дор бүгдийн цогц юу яаж гин гэсэн үг шүү дээ. Мэдээллийг одоо цуглуулж тэрийг янзалж гин гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ чинээгээр бол яг энэ одоо лавлах ингэж гарсных нь одоо ач холбогдол нь одоо яг юу юм бэ гэхээр манай аялал жуулчлалын салбар өөрөө одоо ингээ харахаар би түрүүн хэлсэн шүү дээ. Дуртай болгон хүссэн болгон орж ирээд энэ салбарыг чинь самарж байгаа. Би самарна гэж хэлж байгаа. Айгу. Тэгээ энэ самраад байгаа нь юу юм бэ гэхээр ямар ч мэдлэггүй хүмүүс орж ирээд юугаач ойлгохгүй орж ирэнгүүтэл аялал жуулчлал хийх гээд оролдоод байгаа энэ байдал маань эргээд энэ салбарын хөгжилд бол одоо маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсүүдийг ядаж энэ жоохон уншаад өгөөч. Тэгээ энэ аялал жуулчлал гэдэг юм а жоохон ойлгоод орж ирээч гэж хэлэх гэсэн. Тэднэрт одоо мессеж өгөх гэсэн. Та нар энийг энэ салбараа ойлгочоод энэ аяллыг ингэж хийх хэрэгтэй байна. За тэгээд энэ дотроос би яг ямар аяллыг одоо жишээлх юм бол миний байгууллагад байгаа энэ тур оператор компани яг ямар чиглэлээр ажиллавал болох юм бэ гэдгийг ядаж тэр лавлах дотроос уншаад ойлгоод авчвал өөрт нь хэрэгтэй юм уу гэж бодож байгаа байхгүй. Тэгээд манай энэ аялал жуулчлалын салбарт одоо бид нар цэгцлэх зүйл маш их байна. Бид нар нэр томьёо түрүүн хэлсэн нэр томьёоноос ахуулаад цэгцлэх ёстой. Өнөөдөр ингээл Чингис хаан гэдгийг мэдгүй хэдэн чанзаар бичээд байгаа юм. Тэ? Одоо тэр нь Монгол улс нь өөрөө Чингис хааныг олон улсын одоо манай бүх тур оператор компаниудын вебсайтанд тийм ээ Чингис хааныг CH-тэй бичнэ эсвэл одоо тэр Генкис гэдгээр нь бичнэ гэх юм уу нэг юм тогтож өгсөн шүү дээ ер нь бол харин тийм одоо Чингис Генгис тий ингээл хамаа намаагүй бичиж гэн хар орон гэдгийг бас хамаа намаагүй бичиж гэн ялын ам гэдгийг бас хамаа намаагүй бичиж гэн тий тэр нь одоо яг ингээд зарим нь ёл гэл ингээд бичиж гэн зарим нь ялын ам гэж бичиж гэн хоёр I үсгтэй ч бичиж гэн Y үсгтэй ч бичиж гэн тий энэ бүх юмаа ингээд цэгцлэх шаардлагууд бол айгүйх байгаа юм байна гэл ингээд энэ салбарын одоо болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг яриул ингээд дуусахгүй. Энийгээ болоод ирэхлээр би нөгөө нийтлэлээр илэрхийлээд одоо ингмээр байна, тэгмээр байна, яг манай салбарт ийм дутагдал байгаа даа. Энийг засмаар байна, тэгмээр байна, ингмээр байна гэдэг юмнууд бол нийтлэлээр илэрхийлээд харин одоо энэ салбарыг бол ерөнхий ойлголтоор нь бол ийм юм аа гэдэг нөгөө шилхааны түвшинд ингээд одоо таны мэдхүүн маягаар бичээ гэж байгаа маань л энэ лавлах болж байгаа юм. Би өчигдөр юуг бичиж дуусгасан. Аялал жуулчлалын одоо дээд боловсрол аялал жуулчлалын хүний нөөцийн асуудлыг бичиж дуусгасан байхгүй. Тэгээд тэрийг ингээд бичиж байхдаа болоод ирэхлээр ер нь хүний нөөцийг дэлхий дээр яаж бэлддэг? Манай Монгол улсад хүний нөөцийг яаж бэлдэж ирсэн? Аялал жуулчлалын дээд боловсрол ямар байдалтай байгаа юм? Дэлхийд хамгийн алдартай байж байгаа аялал жуулчлалын одоо дээд сургуулиуд ямар сургуулиуд байна те? Тэгээд манад одоо энэ аялал жуулчлалын мэрэгчлэнгүүд яаж гарч ирээд байгаа? Дээрээс нь энэ тур оператор компаниуд дээр одоо аялал жуулчлалын мэрэгжлийн хүн хэдэн хувийг эзэлж байна, хэдэн хувийн мэрэгжлийн бус байна. Жуулчлалын баазууд дээр хэдэн байна. Тэгэл одоо энэ ч л өөрөө хүний нөөцийн асуудал шүү дээ. Тэгээ энийг яг 2000 оноос хойш гарсан бүх одоо судалгаа, илтгэл, мэдээлэл юу гэдгийг тэр бүх юм дээр тулгуурлаад дээрэс нь одоо энэ тэндээс ингээл тэр боловсруулалтаа хийгээл энэ сэдвийг бичиж дуусгасан. Өнөөдөр болоод ирэхлээр би юу бичиж гэж бодож байгаа. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг уг нь би бичсэн байгаа юм. Тэгтэл өнөөдөр дахиад нэг юм гараад ирсэн байхгүй юу? Тэрийг би тэр тусгай сонирхлын аялал гэж бичиж байгаа бүлэг дотроо багтаагаад дахиад янзлах хэрэгтэй юм байна гэдэг нэг өөр сэдв барьсан. Уржигдрын цаад өдөр би нэг 3-4 хоногийн өмнө би агуу аялал жуулчлалыг бичиж дуусгасан. Тэгээ маргааш удаад ирэхлээр маргааш нөгөөдөр би одоо юу гэдгийг ангийн аялал жуулчлалыг бичмээр байна ч гэдэг юм уу те. Ингээл нөгөө энэ өөрөө баг ингээд 100-аад ийм файл сэдв болж байгаа. Ийм лавлах. Тэгээд энийгээ бичиж гаргачих юм бол
энэ салбарт одоо ажиллах хүмүүс, энэ салбар руу орж ирэх хүмүүс, ажиллаж байгаа хүмүүс те бүгдд нь хэрэг болох байх гэж бодоод байна шүү дээ. Маш том ажил хийж байгаа юм. За төгсгөл танад нэг асуулт асууж байгаа. Дэлхийн хамгийн шилдэг аялал жуулчлалын дээд сургууль ямар улсад байдаг вэ? Би бол зүгээр Швейцар гэж таамаглаад байна л да. Яг зүгээр дэлхийн шилдэгүүдийг би түрүүх уншаа сууж ирсэн. Ер нь бол Америкийн их дээд сургуулиуд бол тэргүүлж байна л да. Гэхдээ тэнд одоо ингээд бэлтгэж байгаа нь болоод ирэхлээр тэр байршил байна тий. Тэр нөгөө аяж ажлын хөтөлбөрүүд нь байна. Тэгээд тэр кредит цагуудынх нь хэмжээг энэ төр ингээд аваад үзэх юм 4 жилийн хугацаанд болоод ирэхлээр 196 кредит байлаа да тий. Бас нэлээ бас өндөр кредиттэй юм билээ. Тэгээд тэр дадлага мадлага нийлээд шүү дээ тий. Тэгээд тэр дээд сургуулиудын түүх нь өөрөө бараг 1950 60 оноос эхэлсэн байлаа. Тий. Тийм одоо шилдэг сургуулиуд байна. Манайх яг дээд сургууль гэдэг инхээр манайд айгүй хэцүү байна л да. Манайх чинь хамгийн анх 1954 онд энэ юу ш улсын багшийн дээд сургууль гэж хэлсэн. Тэн дээр яг нэг өвлийн аялал жуулчлал гэж нэг сэдв, спорт аялал жуулчлал гэдэг ийм сэдвэр зөвөр нэг хичээл зааж ирсэн юм билээ. Тэгээд 75 онд Монгол Улсын их сургуулийн энэ дээр орж ирж эхэлсэн юм байна. Ер нь бол за тэгээд 2003 оноос хойшоогоо ингээд манай аялал жуулчлалын дээд сургуулиудын одоо нөгөө юу эхэлж байгаа байхгүй 10 янзын мэрэгжил дээр 10 ийм мэрэгжлийн индекс уг нь байсан юм байна. Тэгсэн чи тэрийг нь сая 2014 оноос ахуулаад ерөөсөө мэрэгжлийн 3-ын индекстэй болгоод тэгээд нэг 10 одоо мэрэгжлэр 10 төрлийн мэрэгжлэр одоо төгсөхөөр болгосон л юм байл л дээ. Тэгээд ерөөсөө энэ дээр шийдэл олж чадаагүй. Тэгээд ерөөсөө цуглаад ингээд уулзалтахаараа тэр уулзалт нь аяг үр дүнгүй болдог. Яг л энэ дээд боловсролын ажлын дээд боловсрол олгохын юуг бол одоо яг дөрвтөө авч үзэхгүй бол ингэж байгаа 2014-өөс 17 онд яг энэ чиглэлд нь шүү дээ те элсэн оюутнуудын тоо 1200 хэдэн хүн элсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ төгсөж байгаа нь болоод ирэхлээр ерөөсөө асар бага юу төгсдөг юм байна. Тэгээд ингээд тэр тоонууд ингээд улам багасаа авчдаг. Зөвхөн мобилсийн тэр спорт аялал жуулчлал гэдэг дээр л жишээлх юм бол 95 оюутан элсэнгүүтээ 4 жилийн хугацаанд өөд нь 31 хүртэл буурчт юм байна. Пүүх. Тэгж төгсдөг. Тэгээ яаж нэхлээр дундаас ингээд алга болчдөг. Бүгд өөр анги сонгоо явчихдаг. За энэ ерөөс ирээдүг юм байна гэдэг. Тэгээд нөгөө 95 оюутнуудаас та нар яагаад энэ аялал жуулчлалын ангийг сонгоод ингээд орсон гэдэг ингээд тухайн үед нөгөө эсгсэн анги нь байгаагүй ч гэдэг юм уу те. Асал одоо юу гэдэг. За тэг явцын донд болно нэзгээд зөвөр л нөгөө сургуульгүй хоцрохгүй тулд ч юм ингээд нэг юм ингээд орцсон те. Тэгэнгүүтээ тэгээд тэр 31 хүнээс нь төгссөн 31 2017 онд төгссөн 31 хүнээс нь 21 нь болохоор яг мэрэгжлэр ажилласан гэж байгаа юм. Нөгөө 10 мэрэгжлэр ажиллаагүй. Тэгээ 21 нь эхний жилдээ мэрэгжлэр ажиллаж байснаа хоёр дахь жилдээ тэр нь 16 болоо бурцсан явж байгаа юм. Яасан гэдэг гэсэн чи бас улирдын хамааралтай цалин бага ер нь бол энэ аялал жуулчлалын салбар бол яваргүй маваргүй гэж үзэл өөр бизнес рүү орол ингээл алгуулсан. Тэгэхээр энэ өөрөө яаж юм тэгэхээр төрийн зохицолт бодлого өнөөдөр ийшээгээ орохгүй бол энэ салбарт бол ажиллах хүн ч олдохгүй юм байна, элсэх оюутан ч олдохгүй юм байна. Тэгээд нөгөө жуулчны баазуудаас 2018 онд авсан судалгаагаар аваад үзэх юм бол жуулчны баазуудын удирдлагуудын 76% нь мэрэгжлийн бус гэж байгаа байхгүй. 76%. Пүүх. Тэгэхээр 76% нь удирдлагуудын 76% нь мэрэгжлийн бус байхаар чинь тэгээ 24% нь зашлах хөгжлөгийн аялал жуулчлалаар төгссөн хүмүүс юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар баазыг ингээд үйлчлэгээ муутай гэж одоо байнгын өгүүлэхээс өөр хайчих юм тий. Муулахаас өөр хайчих юм. Тийм болно шүү дээ. Тэгээд бааз дээр ажиллаж байгаа болсон хүчнээ хаанаас ингээд олж авдаг юм бэ гэдэг ингэсэн чинь Улаанбаатар хотоос 30% нь авчдаг гинэ. За нэг 30% нь болоод ирэхлээр Улаанбаатар хотоос ажиллах хүчээ авч очдог. Гэтэ тэр нь мэрэгжлийн хүмүүс юм ихлэр үгүй. 16% нь болоод ирэхлээр гэр бүл хамаатай саднаа бааз дээр ажилладаг гэж байгаа юм. За тэгээд 36% нь болоод ирэхлээр тухайн орон нутгаас олдчих байвал хэнийг ч хамаагүй ажиллаулчихдаг гэж байгаа юм. Тэгэхээр чин энэ яг өнөөдөр мэрэгжлийн үйлчлэгийн салбар байж чадах уу? Үгүй. Тэгээд аялал жуулчлал нөгөө манай одоо ингэ хөтчүүдийн чуулган гэдэг ингэ болсон чинь хөтчүүдийн чуулган дээр амар том асуудалтай хоёр юм юу байсан бэ гэхээр манай хөтчнөр хинтээ хамгийн их одоо юу гэдгийг муудалцдаг вэ гэхээр жуулчны баацтай муудалцдаг. Нэг бол жолоочтой муудалцдаг гэдэг хоёр юм гараад ирсэн шүү дээ. Тэ судалгаагаар бүр 50% гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр энэ нөгөө нэг хаана байгаа байхгүй. Нөгөө бааз дээр чинь үнэхээр ийм хүмүүс ажиллаж байгаа юм чинь ийм олон хувь эзэлж байгаа юм чинь тэнд мэрэгжлийн юмыг бид нэр шаардах ямарч боломжгүй байгаа зү. Тэгэхээр бид нар энэ нөгөө зашлах хөгжлөгээ энэ хүний нөөцөнд бэлдэх юм дээр үнэхээр анхаарахгүй бол энийг анхаарч өнөөдөр манай боловсролтой байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд өнөөдөр жуулчны тоог сая төгрөгнэ. Одоо Монгол улсын аялал жуулчлалын салбар нь бол Монгол улсын одоо хөгжлийн тулгуур
одоо салбарын нэг альсвал уул уурхайн салбарын дараа хоёрдугаарт орох тэргүүлэх салбар малбар гэж энэ яриад байгаа нөхдүүд энэ салбарыг энэ мэрэгжлийн болсон хүчнээр хангах тал дээр өнөөдөр анхаараагүй цагт ийм юм ярина гэдэг бол айгүй ичгэвтер зүйл. Энэ амар асуудалтай зүйл. Тийм. Ингэж хэлмээр. Зөө. За буяа багштай маш сонирхолтой ярилцлага боллоо. Цаг гаргаад уулзсанд маш их баярлалаа. Тэгээ танд 2 дахь номыг чинь гаргахад амжилт хүсье. Тэгээ ном гаргангууд нь дахиад ойлоо сайхан ярилцъя. За тэгээ үзэгчтэй би бас видеоныхаа description дээр буяа багшийн Facebook мөн ингээ сургалтын талаар мэдээлэл тавина. Тийм болохоор хэрвээ гайдын сургалтын сумаар байвал буяа багшийн сургалтын суугаарай. Би бас өөрөө суусан тийм болохоор 100% одоо дэмжиж бас буяа багштай маш их баярлалаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. За, өөрсөнд баярлалаа. Миний бас нэг төгсөгчтэй. Хүмүүс бол шав гэж хэлэх дуртай байдаг. Тэгээд би бодоод байдаг байхгүй юу? Энэ шав гэдэг үгийг шууд хэлж болж гин үгүй те. Шав гэдэг ойлголт бол бас арай өөр. Би бол одоо төгсөгч гэж ингэж хэлмээр байна. Манай одоо яг л тэр 45 хоногийн хугацаанд миний одоо сургалтанд орж ирээд сураад төгссөн үнэ миний шав гэж хэлнэ гэхэлэр бас хэцүү. Шав гэдэг бол баг ингээд насан туршдаа бэлтгэдэг ч юм уу те. Ингээд бас нэлээд урт хугацаанд боловсрал дээр нь ингээд ингэж зууралцсан хүмүүс л одоо тэр хүнийг шав маяг гэж хэлээд илүү зохилтой авах гэж би бодож байна. Тэгээд манай нэг мундаг төгсөгч залуу өнөөдөр бас ийм сайхан одоо видео ярилцлага ингээд хийгээд маш олон дугаар хийцэн байлаа. Тэгээд энэ бол амжилт шүү дээ. Тэгээ ингээд өөрсдийнхөө чадах зүйлийг залуучуудад хүргээд маш олон хүний дуу хоолойг бас энэгээрээ дамжиж хүргэж байгаа. Тэгээ мэдээж хэрэг сайн нэлээ одоо чадaltaй одоо боловсралтай нийгэмд бас үүрэг гүйцэтгэж байгаа тийм хүмүүсүүдийг урьж оролцуулсан байх гэж бодож байна. Тэр чинээгээр энэ сонсож байгаа бүх хүмүүс тийм ээ оюуны хөрөнгө оруулалт зүгээр л маа гэж өгж байгаа зүйл шүү дээ тийм үү. Тийм учраас өнөөдөр энэ одоо сайхан нэвтрүүлэгтээ тий одоо энэ ярилцлаганд урьж оролцуулсанд бол маш их баярлалаа. Тэгээд чамд бас их амжилт хүсье. Дараагийн удаа уулзахдаа бол өшөө илүү гоё сэдвээр бас ярилцахыг хүсэж байна тий. За танд маш их баярлалаа. Би бол одоо таны төгсөгч та бол миний төгсүүлэгч юм байна да. Баярлалаа. За баярлалаа.